Та яг одоо Panorama podcast-ыг сонсож байна. Бид гурав Канада, Австрали болон Британи улсаас өөрсдийн гадаадд амьдрах туршлага, сурсан зүйлсээ ярих зорилгоор мигмар гарыг бүр шинэнгаар та бүхэнтэйгээ уулзаж байна. за ингээд подкаст руу орцгоё. за Болцсон уу? Байна уу? байна. За өглөө өдөр шөнийн мэнд. Өглөө шөнийн мэнд. За сонин сайхан юу яцгаана. Амар удаан ирээгүй юм санагдаад ингээд өдөр хоног амар удаан хурдан ч юм шиг өнгөрөөд байгаа юм шиг санагдаад байгаа юм. Харин тийм ээ. Амар их юм хийгээд байгаа юм болоо. Харин тэгээ санагдаад байгаа юм болоо. Нэг удаан ирээгүй юм шиг санагдаж магадад байгаа юм. Уг нь бол яг л 7 хоногийн дараа ярьж байна тий. Та хоёрын ажиллаар юу вэ? Стресс гэж байна тий. 50 дөө байж л. Анакагийн ажил гайгүй. Нэг was up and down амар customer service нөгөө хүмүүстэй харилцдаг мэрэгжил юм да. Ажил болохоор ингээд заримдаа хэцүү хүмүүстэй тааралтай, зарим нь ингээд амар дажгүй амар гоё штэ хүмүүстэй тааралтай. Тэгэл явж идэв дөө. Тэгээд сэтгэл санаа бол тэрнтэй адилхан дайшлуулаад. Өнөөдөр бас жоохон стрессфул өдөр байсан. Хэд жаахан нөө ажил дээрээ түлхүүрээ мартаад. Ажлын хүмүүс амар дажгүй хүмүүс байдаг болохоор гэрлүүгээ явахдаа миний дэлгүүрийг гэрт маань аваачиж ирээд. Тэгэл гайгүй дээшээ доошоо олонгууд нь тэгэж амар доошоо маш унахгүйгээр тэгэл тааруулаад за жоох ийм өдөр байлаа гэл тэгэл өнөөдөртөө унтаж босоо маргааш шинээр эхэлдэг тийм рутинтай болсон. Маргааш бас стрессд яваад тахгүй. Тэгэл мартчихсан. Амар present байгаа юм шүү дээ. Тийм байна. Ер нь бол яг ажил гэр гээл яваал юм л та. Бас ялгаагүй. Учлалын ажил нэж байна. Бас амар зов юм. Бас харин тийм ерөөсөө тэгэл ажил гэр гээл ер нь юм хийж амжихгүй. Яг өдөр ирээл гэр орноо цэвэрлээл хүнсээ аваал нэтрийгээд тэгэл ер нь бол өдөр дуусчаал байна л та. За яг хоо ямар ч гэсэн тийм байгаа. За тэгээд шууд амар ярих юм ер нь бол их байгаа болохоор шууд ярианда орё гэж бодлоо. За тэгээд эхлээд та хоёроос нэг хальт юм асууя. Та хоёр ер нь Greek mythology-гийн талаар хэр мэдлэгтэй вэ? Грекийн домог гэж ярьдаг шүү дээ. Яг нөө Percy Jackson гэдэг нэг series эдэн штэ 3 кино асуул гарсан баха. За. Эхлээд нөгөө Lightning Thief гэдэг. Дараа нь юу гэлээ нэг The Sea of Monsters гэдэг нэг 3 анги лүү 2 ангитай юу гэдэг. Тэрэн дээр жишээлбэл нөгөө нэг Poseidon хүмүү гэдгээр явдаг аахгүй юу Percy Jackson. Цэглааны юу. Тэгээд бидний нөгөө мэдхэр чинь нөгөө нэг хүүхэлтэй кино байдаг штэ. Hercules гэдэг. Яг зөв. Hercules. Тэрэн дээр гардаг нөгөө нэг юу Hercules-ийн одоо аав нь хэм блэ? Zeus гэд тэгэл юу тэнд бас нөгөө өхлийн бурхан эдэр гэл нэг миний мэдхээр бол тэр л юм. Яг зөв. Би өөрөө бас нэх өмнө нь тэгж сонирхож байгаагүй байхгүй юу? Одоо чинь Percy Jackson тэрийг бас үзэж байгаагүй. Тэгээд мэдээч хэрэг яг тэр Hercules-ийг үзээд Zeus, Hera, Hades гэдэг ч юм уу тиймэрхүү ганц нэг нэрүүдийг бол сонсч байсан. Яасан? Percy Jackson үзээ амар гоё. Харин үзнэ. За үзнэ би яг. Тэгээ ерөнхийдөө бол бас нэг нарийн ширийн зүйлсийг судлаач гэж юу бодож байгаагүй. Тэгэд хуучин ажил дээрээ би ажиллаа хийж байхдаа нөгөө подкастнаас хайгуу дуртайсан. Тэгэд тэр үед нөгөө Stephanie Su-гийн ярьсан нэг Greek mythology-тэй номыг сонсчихсан байхгүй юу? Тэгээ тэрийг гэхдээ яг сонсоод би толгойдоо буулгахад юу нэг хэцүү байсан. Би яг Greek mythology-гийн талаар өмнө нь юусоо сонирхож байгаагүй, судалж байгаагүй, сонсож байгаагүй болохоор тэгжсэн. За тэгээ ямар ч
надтай ч нэг хит удаа сонсох гэж оролдоод фейлдээд. Тэгээ хайцсан байсан. Тэгж жагаад би нөгөө орой болгон вебтон уншдаг байхгүй юу? Вебтоны комик уншдаг. Тэгээд нэг удаа яг хамаг уншдаг юмнууд маань дуусаад тулаад. Тэгэд ер нь өөр юу байгаад байна? Юу уншиж болох вүлээ гэд харсан чинь тэр вебтоны app дээр номер 1 дээр нь хамгийн айгүй удаан байгаад байсан нэг комик байсан байхгүй юу? Тэр нь Lore Olympus гэдэг нэртэй Rachel Smith гэдэг хүний найруулж, зурж, зохиож бичсэн тийм комик байгаа. Тэгээ энэ нь болохоор зэрэг түрүүн ярьсан Greek mythology-тэй айгүй холбоотой. Тэгээ ерөнхийдөө бол эртний түүх гэж чинь нөгөө домог штэ. Эртний домгийг орчин үеийн амьдралтай хослуулад гэтээ үндсэн домгийг бол аль болох үннээр нь авч үлдэх гэж зорьсон тим комик байсан юм бэлээ. Тэгээд уншиж байгаа хувцастай айгуу сонирхолтой санагцсан эсгүүдээ факт чек хийгээд тулгаад те яг үндсэн домогтой нь яг хэр таарч яах гэдгийг нь үзээд тэгээ харьцуулаад бас явсан байгаа. Тэгээд зохиолоо гоё juicy сонирхолтой болгох үүднээс нэмж алчирсан юмнууд бол зөндөө байлээ. Тэгээд энэ комикийнхаа талаар ярьж өгөнгөө та хэдэд бас Greek mythology-гийн талаар багахан ч гэсэн ойлголтыг хүргэе гэж бодсон юм аа. Ямар гоё юм бэ. Тэгээд та хоёртаас эргэлзээтэй юм санагдсан хэсэг ч юм уу те ойлгохгүй хэсэг байх юм бол намайг шууд таслаад асуугаарай заяа. За тэгээд зохиол руугаа орцгоё. За зохиолын маань гол дүрийн охиныг бол Persephone гэдэг байгаа. Persephone гэдэг нь болохоор зэрэг хэрээс хэтэрсэн хараа хяналт тавьж бусдаас хамгаалдаг ээжээсээ холдоод их сургууль сурахаар Олимпост ирж байгаагаар яг эхэлдэг байхгүй юу? Ээж нь бүр амар overprotective. Тэгэд Persephone нь болохоор зэрэг яг бидний амьдардаг дэлхий буюу мөнх бусын ертөнцөөс ирсэн хаврын бурхан. Хаврын бурхан гэж ойлгогдтонд. Тэгээд ирээд удаагүй байхдаа Олимпост ирээд удаагүй байхдаа Zeus буюу Олимпосын хаан тий уусаа Zeus-ыг бол бүгдээрээ мэдж байгаа. Zeus гэж хэлэх нь зүг билүү? Zeus англиар бол Zeus гэн тэгээд монголоор болохоор Zeus гэд хэлээ явчих واخа. За Zeus маань хатан Heratайгаа хамт бүр аимшигтай том парти гэхгүй юу? Ерөнхийдөө бол тэрэнд нь Олимпосын хамгаал бурхад өргөцсөн. Тэгээ тэрнийх нь нэг нь манай Persephone of course. Тэгээ манай хүн чинь тэнд дөнгөж ингээ хамаг секси дээрээ тавьсан заяо. Ээж мэж байхгүй, хажуунаас нь өглөж загнах хүн байхгүй гэсэн шиг. Хамаг биеийг гаргуунд нь гаргаад савж өгч байгаа маа. Тэгсэн чинь яасан бэ гэхэлэр мэдээч хэрэг одоо энэ сайхан охины чинь хавийн залуучууд те шүлсээ гоожуулаад хараад энэ одоо хинбэ гээл те үзэгдэж харагдаж байгаагүй царай энэ гэл бүгд сонирхож хараал. Тэрнийхэн дунд манай нөгөө гол дүр болох Hades байгаа. За Hades гэхээр нөгөө Hercules дээр гардаг галан үстэй нэг тэм цэнхэр чөтгөр байдаг штэ. Тийм. Тэгэхээр тэрүүн шиг бол төсөөлж болохгүй зэ. Манай яг комиктор бол Hades бол бүр яг тийм охин болгоны баг мөрөөдлийн гэмээр тийм cool залуу. Тийм Cheba CEO wipe-тайгаар байгаа заяа. Бүр нэг тийм кούλээ алдахгүй тий. Тэгэд Hades болохоор зэрэг яг домог дээр бол яг үхэгсдийн ертөнцийн хаан. Тэгэд Zeus-ийн том ах нь бас тэгээд эд баялагын бурхан гэж нэрлэгддэм байлээ. За тэгээд анхны харцаар дурлна гэдг нь яг болж байгаа юм заяа яг энд. Тэгснээ манай Persephone-ыг харчаад тий. За ёо өсто гоо үзэсгэлэнгийн бурхан тэнгэр хүртэлтэй өөрөөсөө ичгээр тийм үзэсгэлэнтэй бурхан байна штэ эн чин гэл хэлээд байж таахгүй юу. Тэрийг нь гайн таарад гоо үзэсгэлэнгийнх нь бурхан нь олоод сонсчтیں۔ Гоо үзэсгэлэнгийн бурханых нь нэр нь болохоор яг Aphrodite гэд нэртэй. Та хоёр сонсч байсан уу нэг ер нь? Нөгөө бурхны би бас юу үзсэн юм байна нөгөө бас нэг кино байдсан штэ. Яг яачдаг нөгөө нэг бурхны хоёр долоочийн хулгаалаад ятсан ч лөө тэгээд нөгөө нүдийг бас хулгаалсан. Энэ нүд нь нэг нүдтэй нөгөө нэг бурхан яваад идэг. Тэгээ Aphrodite гэдэг нөгөө амарг нь өөр хүнтэй бас өөр бурхантай бас уулздаг болж молцсон. Тэр чинь нөгөө нэг бас нэг Greek godтай бас нэг кино байт юм аа. Ер нь тийм Greek godтай кино
тийм юунууд амар сонирхолтой байдаг. Тэрийг хаанаас олж ирсэн юм бас судалмаар тий. Харин тийм ер нь бол тийм Грек томглахгүй. Одоо ярьж штэ. Ичээд ихтэй нөгөө нэг хүнийх нь яг юу төвлөрсөн тийм яг нэг хэсэг дээр нь төвлөрсөн гэсэн юм. Хүн болгон тус тустай хүн болгон гэж нөө бурхан болгон тус тустай өөр өөрсдийн гэсэн домогтой. Тийм. Бүр ингээ амар rich домог байлээ бүр ингээд. Тийм. Тэгснээ бүгд хоорондоо холбогдож молбогддог. Тэгээд тийм болохоор надад бүр илүү сонирхолтой санагтаад бүр улам л гүнзгий судалмаар санагтаал тий. Тийм баа да. Aphrodite чинь нөгөө нэг юу хайрын бурхан билүү. Тэгээд нөгөө хэнийг ч өөртөө гооцлонгийн бурхан юм бэлээ. Тийм. Тийм. За тэгээд гоо цэцлийн бурхан олж сонсоод тийм олоо сонсцсон. Тэгэд Greek mythology дээр болохоор зэрэг бурхад болохоор өхөшгөө мөнх штэ. Тийм учраас нэгнийг ална гэсэн юм байхгүй, үхэн гэсэн юм байхгүй. Тэгэхээр дахиж бусдын нүдэнд харагдахгүй болтлоо нэг тийм ичгэвтер байдалд оруулах гэсэн сонголт байгаа байхгүй юу? Тэгээд гоо үзэсгэлэнгийн бурхан Aphrodite өөрийнх нь гоо үзэсгэлэн нэг question хэлээгээд тэрэнд нь уур үрээд ямар нэгэн одоо юм хийх хэрэгтэй гэж үзээд хайрын бурхан Eros хүүн за тэгээ хүүгээ дуудаад нийлж агаад Persephone-ыг тасарчлан согтоогоод заяа. Hades-ийн машины хойно авчиад хийчтэй. За одоо тэгэнгүүт энэ Hades машинтай юм уу? харин тий. Одоо энэ нөгөө нэг миний яриад байгаа комик болохоор зэрэг Greek mythology-г орчин үе рүү ингээ буулгаад одоо орчин үетэй холбоод гэхээр нөгөө бид нарт илүү ойлгоход илүү амар одоо яг нөгөө цэцгээд орж хоёр тгсэн бэлээ гэж байгаа юм шигээр амар ингээд ойрхон тусаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Тийм, ерөнхийдөө бол нэлээд орчин үеийн болгоцсон. Гэхдээ ерөнхийдөө үндсэн домог нь бол so accurate. Тэг үнэнтэй нэлээд төхөн гэх юм уу? За тэгээ ерөнхийдөө Hades-ийн машины хойно авчид хийцэн заяа. Яг Aphrodite-ийн толгой төсөөлөгдснөр болохоор зэрэг Persephone согтуудаа амар ичмэр үйлдэл хийгээд тэрийг нь Hades хараад энэ чинь шал тэнэг хүн байсан биз дээ гэж одоо тий. Тэгснээр Persephone сэрснээ ёо энэ ч одоо согтоо охиныг take advantage хийх гэж хийж мэгээд ямар сонио хөвшин бэ гэж бодоод хоёр биенийгээ тоохоо болоод эцэст нь өөрөө хамгийн хөөрхөн нь нэр хүндтэй хിവэрээ үлдэн гэсэн тийм төлөвлөгөөтэй л байгаа юм байна л тээ. Гэтэ тийм амар юм гэж одоо юу ахав тий. Харин ч эсрэгээрээ энэ хоёрын уулзалтах гэж айгүй удах байсан. Тэгээ одоо хоорондоо нэг амьдрал дээр кросс хийх байсан. Хугацааг нь бүр улам хэмнээд өгсөн юм шиг санагдаад байгаа байхгүй надад бол. Тэгэд Hades гэртээ бүр очсон хойноо машины хаарт Persephone байгааг олж мэдээд тэгээ гэрийн хаяг энтрийг мэдгүй юм чинь заа тасарсан юм чинь юу ч гэсэн гэртээ ороод тухтаа унтуулъя гээд. Тэгээ энэ яг энэ хэсгийн зураглал энтер нь бүр ёо juice заяа. Ер нь бол та нар унших хэрэгтэй ч гэсэн. Зураглал нь бүр үнэхээр sexy заяа, бүр so sexy. За тэгээ ямар ч тач маргааш өглөө нь болоод Persephone архин гараад ирүүлжээд Hades-тэй ярилцаад хоёр талдаа санаж байгаа болсон юмнуудаа тайлбарлаад. Тэгээ уучраа болоод ерөөсөө юун хоёр бинээс ичгтэй цаанаасаа бүр нэг тийм ингээд клик хийгээд ингээд битүү хоёр талдаа флирт хийж мэгээд хоёр бинээсээ бүр гарааж холдуулж чадахгүй хүсэл нь оволцсон бүр нэг тийм хоёр бурхан байж maaгаад тэгснэ Hades маань амар gentleman юм болохоор гэрт нь хүргээд өгье гэж санал тавиад тэгээд энэ хоёрын анхны уучрал ингэж эхэлж байгаа маа. Ер нь бол анх танилцаад зааж байгаарэ. Нөгөө энэ Persephone гэдэг охин нь юуны бурхан бэлээ? Хаврын бурхан. За окей. За гоо. Тэгээд яг Aphrodite нөгөө өөртөө хаврын бурхан өөрөө бас айгүй хөөрхөн юм байна л та. Yes, амар царайлаа. Бас айгүй бас хөөрхөн. Тэгээ энэ хоёр ингээд жоохон зөрлөлтөд ясан чинь жоохон нэг конфликт үүсээд тэгээд нэг Aphrodite-ийн хүүн Eros-га одоо нөгөө тэр хаврын бурханы юг айгүй сайн уулгаад цогтоох ичгүүртэй байдал оруулах тийм төлөвлөгөөтэй байсан юм шиг байна. Тэгээ нүүд нь тасарсан сексигээрээ тасардаг байх үед. Тэсрэгээрээ тасраад Hades-ийн машины арталт нэг учирлаар арт нь алдсан чи одоо энэ Hades одоо юу хаврын бурхан энэ хоёр бие биентэйгээ учиртай олж байгаа юм байна. Яг зөв. Яг би нэг факт чек хийсэн л дээ. Яг факт чек нь ч сайшин юугаас юу гэж машины байна байх вэ? Яг яаж анх энэ хоёр танилцсан гэдгийг нь хайж утсан байхгүй юу?
юун дээр Greek mythology-гаас. Тэгэхээр тэрэн дээр бол Hades бол Persephone-ыг ээжээс нь хулгайлаад abduct хийгээд аваа яваад суудсан гэж тайлбарлалт юм байлээ. Комик дээр бол тийм комик дээр бол romanticize хийж байгаа юм. Тийм яг зөв яг romanticize энэ төр хийгээд гаргацсан байгаа. За тэгээд Persephone маань өрөөний хамтрагч нь Artemis гэж бурхан байгаа. Тэр нь болохоор зэрэг goddess of ухаан билүү? Hunt wilderness гэдэг байгаа байхгүй юу? Энийг одоо юу гэж очуулах вэ? Ангийн бурхан гэх юм уу? Гэхдээ эмэгтэй. Молцны бурхан юм уу? Тийм. Одоо яг л харавсан сумаа болоод ондогдоол гэдэг л бурхан. Тэгээд ер нь л ээж нь охиноо ганцаараа ин Олимпост байна гэхдээ зөвшөөрөхгүй их сургуулийг нь ч гэсэндээ гэрээр нь сургана энэ гээд. Тэгтэн Artemis анх удаага уулзж байгаа Persephone-тэй анх удаага уулзж байгаа хэрнээ манад ээж болноо асуудалгүй би охины чинь сайн харж хандаад те хань болоод байж чаднаа гэд ятгаад хамт амьдрахаар болсон юм байна лээ. За ээж нь одоо яг энэ хэсгийг жоохон тайлбарлах хэрэгтэй байхгүй. Ээж нь охиноо бүр хитрхи хамгаалдаг гэдээсэн да. Бүр ингээд бүр хэрээс хитэрсэн хамгаалдаг. Яасан гэсэн чи ээж нь охиноо буюу Persephone-ыг баг байгаас нь бүр яг бар ээж шиг байнгын хичээл ном инээтэрэгээд хүмүүстэй ч уулзуулдаггүй заяа. Ямар ч бурхадтай уулзуулдаггүй. Олимпосоос өөр бурхан ирлээ гэхээр гяс нуучдаг. Тийм амир. Тэгээд насанд хүрвөөгүй юу нэг клубд оролцсон заяа. Тэр одоо клуб нь яадаг клуб Б гэсэн чинь Eternal Maidenhood буюу тийм насаараа ариун дагшин байдалтай байх. Тий ер нь бол насаараа онгоноороо байна гэсэн. Тийм тангараг өргөддөг тийм юмд оруулах гэж заяа. Тэгээ тэр клубаас нь Persephone-ыг их сургуульд сурах тэтгэлэг тамруулж байгаа юм байл л дээ. Одоо энэ зохиол дээр болоо. Тэгээд одоо цуг амьдарч байгаа тэр найз Artemis нь бас энэ клубийнх нь гишүүн. За Artemis-ыг хальт тайлбарлах юм бол ер нь бол эрэгтэй хүмүүсийг бүр тултлан үзий яддаг. Бүр ингээд эрэгтэй хүнийг бүр нэг нүдэрэж хардаггүй тийм femme fatale гэх юу гэх тийм амар feminist юм биш үү? Тийм айгуу одоо feminist гэхэд нэг feminist чинь эрэгтэй эмэгтэй хүнийг ижил тэгшгэж үздэг штэ. Тэрнээс нөгөө эмэгтэй хүний эрэгтэйгээс илүү гэж бүр боддог хүн юм байна тийм бүр эсэргээрээ энэ нь одоо бүр муу болоо явчих байгаа. Эрэгтэй хүмүүс бол хогшаар эмэгтэй хүмүүс бол жинхэнэ бурхан гэж боддог. Тийм байгаад байгаа. За тэгээд ээж нь угаасаа тэрийг нь мэддэг болохоор за угаасаа энд бол найдаж болох юм байна. Энтэй хамт байлгачих юм бол эрэгтэй хүнтэй бол ойртохгүй юм байна гэд найдаад хамт амьдруулчих байгаа байхгүй юу? Тэгэд Hades-ээр хургуулээд ирж байгааг нь хараад нөгөөх нь бүр галзуур хашахан заяа. Ээж чинь надад итгэж үлдээж хат чинь чи алга болчлаа энэ төргээ бөө юм болоод манай Hades-ийг зүгээр үүднээсээ шууд хөөгөөд явуулсан заяа. Юу галтар хүмүүсийн машинд яваад байгаа тий. Энээс илүү мэдэхгүй байсан юм уу тий. Юу одооны залуучууд ямар амир лээ тий. Харин тийм юу ихээр хажуугаар шинэ дэлгэр яваад байгаа юм бэ гэсэн. Тий одоо Hades ч болохоор зэрэг бас нөгөө хаан штэ хөхсдийн ертөнцийн хаан. Тэгээд наад хаадууд ч бүр яадаг гэж бодож байна өстой нэрээ үнэн дураараа өстой хогийн амьтад өстой хүссэн болгоно ингээл аваад бавж маалж тий. Ашиглал хаяна. Тэгэхээр чинь иймэрхүү юмнуудаас хол хэрэгтэй мэрхтэй загнаад бүр бөө юм болноо. Тэгэл нөгөөх нь за өстой sorry мори тэхгүй мэхгүй янз бүрийн болоогүй гэж тайвшруулаа л тий. Тэгээ байжсэн чинь хаалга төгшөөд Eros хүрээд иртээ. Нөгөө харийн бурхан. Тэгээд бурхны хүүн гоо үзэсгэлэнгийн бурхан Aphrodite-ийн хүү Eros. Eros болохоор зэрэг өөрөө хайрын бурхан. Тийм окей. Тийм. Тэгээд ер нь бол тэгээд нөө ээжийнхаа хэлсэн болгоныг нь ингээд толгойг юм шиг хийгээд байдаг бурхан уг нь биш юм байл л дээ. Тэгэд яагаад ээж юм шиг байна те? Үгүй. Eros л үгүй. Үгүй. Тэгэд яг ээжийнхаа хэлснийг яагаад хийх болсон шалтгаанаа ингээд тайлбарлаж хэлдэг байхгүй юу? Ерөнхийдөө бол ээж нь ер нь бол анзаархад өөртөө айгүй insecure байдаг. Хин нэгэн өөрөөс нь үзэсгэлэнтэй гэд тэгэх юм бол шууд тэр хүнээс ангижрах талаар бодно. Ямар нэгэн байдлаар одоо тэр хүнийг ич хүртэл байдлаар оруулдаг ч юм уу тий. Тэгэд тэгсэн чинь мөнх бусын ертөнц буюу манай хүмүүсийн амьдардаг ертөнц төр өөрөөс нь хөөрхөн нэг хүүхэн байна гэдгийг сонсоод хүүгээсээ бүр тусламж гуугаа заяа бүрст өвтлээ гуугаад
наад хөөхөн гээд байгаа хүүхнээ хороогийн хамгийн аглийн хүн тайртай болгочихоо. Тэгвэл хүмүүс өстой ээ гэж бодно гэд өстой нэр янз бүрээр гуугаад тэгээ Эрос бүр за гэ брээжин тэгэж их гуугаад ахаар нь тэр охин дээр очиод дэлхий дээр очиод хайрын сумаараа яг харах гэсэн чинь бүр нэрэл амар прери ясан баггүй тэр охин нь. Дэлхий дээр байгаа охин нь тэнгуүтээ өөрөө дурлаад начтай. Тэгээд ээжээсээ нууцаар уулзаж болцдог болоод гэтээ нөгөө ээж нь нөгөө охиныхаа учрыг олсон уу гэсэн чинь учрыг нь олцсон санаа зовлтгүйгээ хэлсэн. Тэгээ тэр нь худлаа хэлсэн нь баригдчих үдэ гэд дэлхий дээр нэг байшингаас хизээж гарахгүй бүр ингээд өөрөө хамт байдаг болсон. Чи ерөөсөө эндээс гарч болохгүй гэд. Тэгээд нэг тийм шоронгийн хоригдл шиг байлгаад байдаг болсон байхгүй юу. Тэгээ ээж нь дээрээс нь олоод харчих юм бол асуудалд орно гэд айсандаа ер нь тэгээд байгаа юм билэ. Тэгснэ нэг өдөр яг тэр Эросыг байхгүй байгуур нь тэр хөөрхөн охины гэрийнх нь ирээд тэгээ чамайг яагаад гарахгүй байгаа ер нь наадах чи ер нь чөтгөр юм шүү гэд чиний гоо сайхны чи сорж хооллоод байдаг тийм сонин гар юм шүү энэ гэрийнх нь тархийг угаагаад тэгснэ манай тэр охин тэрэнд нь автангуудаа Эросыг унтчихт нь алий гэж шийдэд нуруур утга зочтны. Тэгээ мэдээж бурхан юм чи өөхгүй дээрээс нь хүн биш учраас цус биш Icor гэдэг зүйл гардаг. Icor гэж сонсчихсан уу? Үгүй. Icor гэдэг нь болохоор яг цус биш бурхнаас гоождог цус гэх юм уу? Бурхны цусыг Icor гэж нэрлэдэг. Гэхдээ улаан өнгөтэй биш алтан шар өнгөтэй байдаг. Тэгээд нөгөө хэр цэвэр цусны хүчтэй бурхан бэ гэдгээсээ хамаарат цусных нь одоо алтных нь хэмжээ нь одоо их бага байдаг заяа. Нилээн дээд гаралтай цэвэр бурхан байх юм бол ингээд бүр шав шар алтан шар өнгөтэй цус гардаг. Тэгээд жоохон алтан цус биштэй цус одоо юу гэдүүлээ хэл хороцолцсон даа чинь улаан өнгийн цусмас гарах юм бол жоохон дорой бурхан ч юм уу тий. Тэрнээсээ шалтгаалаад нэг жоохон тийм нийгмийн давхарга бас үүсчихдээ юм байлээ л дээ дотроо бурхад дотроо. Pure blood юм шүү тий. Тий яг зөв нэг тийм pure blood энэ төр яваад байгаа байхгүй юу. Цэвэр цусны. Яг зөв. За тэгээ ер нь Эрос тэр охиндоо бүр ингээд амар хайртайсан болохоор төдөө чинээгээр амар гомдоод тэгснэ ээжтэй очингуудаа энэ охиныг миний нүднээс түр далдруулаад өгөөч би тэхгүй бол ингээд тэнхтээ дэргэж очих гээд байна мэн энэ төргээд бүүн драма заяа. Тэнгүүт нь ээж нь хэлснийхэн дагуу тэр охиныг Эросоос нууцсан юм бэлээ л дээ. Хаана нууснаа хэлэхгүй. Тэгээд хутгалуулсных нь уур нь гарсныхаа дараа за эргүүлээд гараад тэр миний хайртай охин гэсэн чи ээж нь яг эргүүлж өгч гаргаж өгч харагдаж гар үлгийнхаа үзүүрт зараад ерөнхийдөө бол миний хэлсэн болгоныг хийгээд тэгэх юм бол би хизээд нэгэн чиний тий хайртай охиныг чинь гаргаж өгнө. Тийм that's why ер нь бол Persephone-ыг таслаад Hades-ийн машинд хийхтэн тусалсан байд юм бэлээ. Тэгээд энэ бүгдийг яг ингээд Persephone тайлбарлаад уйлж мэлээд те манай хоёр ч нэг ойлгоод ерөнхийдөө бол besties болчтой. Нэгнийхээ зовлон мовлон ойлгоод. Тэгэд Olympus ойлгохгүй ээжтэй гээд. Тий. Тэгээ ерөнхийдөө бол Olympus болон хөхсдийн ертөнц хоёр бас хөөрхөн хоорондоо хол зайтай учраас Hades Persephone хоёр дахиад уулзах боломж нь гэсэндээ ер нь айгүй бага байгаа. Хайр дурлалын голд саад бэрхшээлүүд ер нь бол айгүй олон байгаа даа байхгүй юу. Одоо бид нар яг мэдж байгаагаар бол long distance тий Olympus хөхсдийн ертөнц хоёрын хоорондох зай. За тэгээд нөгөө overprotective mother тий амар хамгаалдаг ээж нь. Тэгээ дээрэс нь манай хүн чинь үүр донгон байна гэдэг тийм тангараг өргөчөөд байдаг тий. Тэрэн дотор нь хүний ихнэр болохгүй гэдэг юм бас байгаа. Тэнгүүд нөгөө талд нь Hades энэ бүгдийг нь бас сайн мэдхгүй заяа. Манай хүн чинь нөгөө нэг бүх бурхтаас нууц байжгаад гинт гараад ирсэн шинэ бурхан болохоор бас яг бүх дийлийг нь хинж мэдхгүй. Тэгээ дээрэс нь саяхан насан турсан. Одоо яг бурхтын энэ Greek-ийн домог дээр болохоор зэрэг нэг 19-өөс нэг 25 насны хооронд бүрэн боловсрч гүцээд тэгээ тэрнээсээ хойш хизээж хөвшөрөхгүй. Бүгд яг ингээ залуу бие хаа царайтайгаа байдаг гэсэн. За. Тийм. Тэгэхээр одоо ер нь бол бүгд л амар beautiful дээрээ байгаа байхгүй хамгийн сайхан үе дээр яг ингээ цаг нь зогссон. За тэгээд манай хүн чинь тэгээд ээж нь
яг ээжийг нь бол мэдэн заяа. Ээж нь ер нь бол нэлийн амар гар. Тэгээ дээрээс манай Hades дургу. Тэгээд Eternal Maidenhood-ийн талаар бол ерөөсөө юу ч мэдэхгүй явж байгаа. Тэгээ яг нэг өдөр Zeus дээр очиод хаадын уулзалт гэхүү нэг ах トゥ нарын уулзалт гэхүү нэг тийм динер шиг юм болдог байхгүй. Тэрэн дээрээ Persephone-тэй хамт явж байгааг нь өөр хүн хараад Zeus хэлсэн. Нүүн тэр хоёрыг орой явж байгааг нь хараад тийм учир мочиртай болж байгаа гэдэг Zeus ингээд сонсцсон. Тэнгүүтээ за та хоёр яав ив те юу алуу молоо ванша юу байна гэж. Тэгээ тэгсэн чинь нөгөөх нь амар ичингүүрэлтэй юу яриад байгаа. Битээ тийм сан юм яриад байгаад тэнгүүт нь манай Zeus ч өөрөө Heraтэй гэрэлтсэн хатантай. Poseidon бас нэг дүүн бас хатантай. Hades ганцаараа ганц бий явахгүй. Тэнгүүт бас нөгөө нэг ахыгаа нэг хүнтэй суулгах чи нэг ихнэр аваад өгчий гэдэг нэг юм битүүхэн бодол байгаад. Тэгээ тэрийгээ ихнэртэй хэлнэ. Тэгээ ихнэр нь болохоор зэрэг Hera гэж бурхан байгаа. Hera гэдэг чинь амар сонсч байсан нэр нэ би яг юуны бурхан энтрийг бас мэддэггүй байсан. Тэгсэн чинь хаагаад ивжлээ хараа. Тийм. Тэгсэн чинь Goddess of Women, Marriage, Childbirth гэж явд юм бэлээ. Яг тийм гэрлэлт гэх юм уу? Гэрлэлтийн бурхан гэж явд юм бэлээ. Тэгвэл хүүхэд мөхөд хүнийг бас амар ядаг. Тэгээд ерөнхийдөө л бараг амар wholesome юм шүү. Тэгээ гэр бүлсэг эмэгтэй хүмүүсийг бас амар ядаг. Тэгээд хүүхдүүдийг бас бэлэгшээдэг. Одоо нөгөө бүх сайхан эмэгтэй хүнийг ерөнхийдөө баг юу яхаар те. Бэлэгшээх. Яг зөв. Тэгээ ерөнхийдөө яг энэ ертөнцийн дээр болохоор зэрэг хамаг хүмүүс гэрэлтэй Heraгаар батлуулдаг юм шиг байгаа. Ер нь бол бит хоёр яг тохирох нь яах нь гингүүт за та хоёрын гэрэлтийг би ингээд ажиллаж чинь гэдэг ч юм уу те. Тэгэд хүч чадал нь болохоор хаяа нэг тийм вижнууд орж ирдэг. Одоо яг энэ хүн юу гэдэг чинь те ирээдүйд энэ хүн хоёр тохирох нь үгүй юу гэдгийг нь одоо хүрээд мэдэрчдэг. Тийм вижнууд харчд юм байна л та. Тэгээд хэр сайн тохирохоор хосууд байна гэдгийг нь тэгэж хараад тэгээд гэрэлтийг нь баталдаг. Гэт ер нь хар ухаанаар тайлбарлахад ер нь бол болно. Тэгэд нас нь яваад юм уу эсвэл мэдхгүй ягаад чи манай хүний ер нь бол vision нь айгүй бага болцсон. Ер нь vision харахаа болоод айгүй удаж байгаа. Тэгээ тийм болохоор ойрдоо хүн амтан гэрлүүлээгүй. Ойрд гэрлэлт ер нь бол батлаагүй. Сүүлийн хэдэн 10 жил. Тэгээд юу ч гэсэндээ Hades Persephone хоёр хоорондоо тохирох нүггүй юу гэд хоёуланг нь ер нь бол дуудаж уулзаад тэгэд Persephone гарт нь санаандгүй хүрсэн чинь манай хүнд нэг vision төрөөд тэгсэн чинь тэрэн дээр болохоор зэрэг энэ хоёр цугтаа амар happy байгаагаар төсөөлөд нүдэнд нь харагддаг байхгүй юу. Тэгээ сүүлийн хэдэн жилд нэг тийм нэг ч vision орж ирээгүй байсан болохоор тэрэндээ бүр баярлаа тогтлоод заяа. Тэгээ ер нь бол энэ хоёрыг нийлүүлэх гэж үзье гэж шийдтээ. Тэгээ Hera's нөгөө нэг хатан хүн гэсэндээ ер нь бол хамаг байр байдал хүмүүсийн амьдралыг мэдж байгаа. Тэгэд Persephone-ыг Eternal Maidenhood Club-д байгааг нь мэдж байгаа. Дээрээс нь ээжийнх нь ямар амар overprotective байдаг вэ гэдгийг нь ер нь мэдж байгаа. Тэгээд яг ерөнхийдөө бол Greek бурхтын family tree-ний учрыг олъё гэвэл бас нэлийн судалгаа цаг шаарддаг юм билээ. Комик дээр болохоор зэрэг Zeus, Hades тэгээд Poseidon 3 ч ах トゥ 3. Тэгээд гурлаа хаан. Тэгэд Hera, тэгээд Persephone ээж, тэгээд Eternal Maidenhood Club-ийн толгойлогч энэ 3 нь бас ихч トゥ 3 баггүй юу? Би тэгээд амар сони юм уншаад байгаа байхгүй одоо Persephone гоц. Zeus, Demeter хоёрын хүүхэд нь охин гэж гарч ирээд байгаа байхгүй юу? Би янз янзаар гарч ирээд илээ. Ерөнхийдөө бол энэ комик дээр бол хамааралгүй бурхад юм байна шүү дээ тийм. Ер нь бол энэ комик дээр бол энэ талаар бол гарахгүй. Яг Persephone яг төрсөн хэсгийг нь яаж тайлбарладаг вэ гэхээр манай Demeter бол стожийнхэн нөгөө нэг юу лээ нарны элчээр юу лээ тооны гэрлэлээр нар тасаад тий бараг тэгж тайлбарлаад байгаа байхгүй. Гэтэ яг хайж үзэхээр ялчгүй Zeus-ийн хүүхэд байгаа байхгүй юу? Тэгээ яг Greek mythology хамаарахгүй байх шүү. Ерөөсөө тийм цусаартал байхгүй байх шүү хүмүүс. Үгүй байгаа шүү гэхгүй. Oh shit. Одоо энэ Zeus, Hades, Poseidon, тэгээ Hera, Persephone ээж,
Тэгээ Eternal Maidenhood Club-ийн энэ 6 штэ зургуулаа нэг ээжээс төрсөн байхгүй юу? Төрсөн ах ихч дүүс. Оо ямар заваа. Окей. Тэгээ хоорондоо суугаад тэгснэ нэгнийхээ хүүхэдтэй суугаад нэг тийм жинхэнэ Greek mystery бол завхарсан л юм болоод байгаа юм заяа. Гэхдээ яг үннийг хэлгээд яг иймэрхүү юмнуудыг вэ штэ ингээд сонсохоор муухай ч гэсэндээ ингээд уншихад амар сонирхолтой байдаг. Цос ойртол мортол гэдэг нь жихэн амьдралд байгаа ч юм бол ив гэмээр заяа. Гэхдээ ингээд яг ийм смарт ч юм уу тийм иймэрхүү төрлийн одоо ном уншихаар окей. Tell me more те дахиад ярьтаа like literally амар сонирхолтой санагддаг. Гэтэ бид нар нөгөө нэг тэрийг тэмжээд байгаа даа биш зүгээр иймэрхүү юмыг ингээд сонсохоор амар гоё дээ шүү. Just warning. Тэгээ яг нэг домог учраас бас домог гэдгээр нь харж байгаа учраас бас гайгүй ямар амьдрал дээр яг жинхнээсээ юм болоод байгаа штэ. За тэгээд ямар ч энэ хоёрыг бүтгэнэ үгүй юу гэдэг вижн нь үнэм эсхийг нь бас манай хүн мэдэхгүй заяа. Манай хүн жоохон ойрдоо вижн хараагүй те жоохон карьер нь жоохон уналттай байгаа учраас депрессэнд ороод архинд орсон. Тэгээ өөрийгөө бас жоохон буруу харцсан болов энэ ч одоо яах вүлээ гэж бодоод бас тэрийг үнэн үгүйг нь шалгах гээд ер нь давхар шалгахчээ гээд нэг тийм комбо хэрэгжүүлдэг байхгүй юу. Яг шууд гэрлүүлэхгүй ш тань чи бүр ямар за та хоёр одоо ингэ шууд суу гэж болохгүй энэ ч одоо орчин үе байна да. Тэгээ юу ч гэсэндээ хамт байх нөхцлөөр нь хангачи. Тэгээд let's see what's going on те цаашдаа яг юу болох нь гэд. Тэгээ хатан хүнийхээ давуу байдлыг ашиглаад манай Persephone-ыг их сургуулийнхаа дадлагыг үхэгсдийн ертөнцид хийгээд явуулчихсан. Дадлага. За тэгээ ер нь бол энэ хоёр ингэж бие биетэйгээ одоо илүү их цаг хугацааг өнгөрөх боломжтой бүрдээд бас хөөрхөн романтик юмнууд бол нэлээд болно. Тэгээ тэр болгоныг ярих юм бол угаасаа өнөөдөр бол дуусахгүй. Яг гэтээ бас нэг том асуудал байгаа нь манай Hades шүү дээ. Манай Hades маань аль хэдийн нэг найз охинтой. Тэр нь өөрийнх нь нарийн бичиг гэдэг хүүхэн заяа. Oh my god. Хүүхэмсэг гараа энэ. Хүүхэмсэгтэй биш ээ. Манай хүн амар тийм ганцаардмал ахгүй юу? Бүгд ингээд хосоороо багт ингээд хин өөрийг нь хинж тоохгүй. Justify гэдэг юм уу? Ааха. Гэхдээ найз охинтой. Гэхдээ нөө янз бүрийн юм болоог байгаа шүү дээ. Persephone тэр хоёрын хооронд. Зөвөр нэг жижигэн флирт явагдал тий. Тэгээд угаасаа дадлагаа хийх гэж ирэхээс өмнө бол угаасаа ганц удаа гэртээ нөгөө нэг согтуу вахт нь хонуулсан. Тэрнээс хойш бол юм болоог байгаа. Тэгээд энийг ойлгохын тулд бас нэг зүйлийг тайлбарлах шаардлагатай болчихж байгаа. Nymph гэж зүйл байгаа байхгүй юу? Nymph гэдэг нь бурхтын одоо юу гэх юм доод зэрэглэлийн бурхан. Бурхан гэхдээ үхшгүй мөнх биш. Үхэж болно. Үхэх боломжтой. Half blood юм уу? Half blood угаасаа л ер нь бол тийм доод гаралтай бурхан гэх юм уу? Гэхдээ нэг чухал бол биш. Яг тийм хөгшөрч бол өхгүй. Гэхдээ хэрвээ хутгалах юм бол одоо хутгалаад алыг гэх юм бол алж болно гэсэн үг. Яг тийм улаан цустай бурхад гэсэн үг байхгүй юу? Тэгээ тийм болохоор нийгмийн давхаргынхаа хамгийн доорнд барилдаг тий. Хүнээс дөнгөж дээгүүр. Тэг хүнтэй бараг л адилхан дөө. Гэтэ хөгшөрч өхгүй болохоор хүнээс жоохон дээгүүр гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө бол тийм бурхад яг үхшгүй мөнх бурхтаа зугаацуулаад байж байгаа тийм жижиг төрлийн бурхтуудыг nymph гэдэг юм байлээ. Тэгээ Hades маань тэр girlfriend нь болохоор зэрэг яг тийм nymph баггүй. Тэгээд айгуу тийм ядруухан амьдралтай тэгсээр нэ амар ааш муутай нэлээд токсик хүүхэн заяа. Hades-ийн бүр ингээд ганцаарсан сэтгэлийг нь ашиглаад дейт хийж явж байгаад өөрийгөө бараг тэнгэрийн умдаг хатгцсан гэд итгэцэн заяа. Сүүлдээ давраад манай Hades-ийг хатгандаа байлгах гээд бүр үзэн бүр ингээд ер нь бүтггүй гар. Яа мэдээж доод гаралтай бурхан гээд дээд гаралтай бурхантай суучих юм бол амьдрал нь амар дагаад дэжлээ штэ. Тийм болохоор Hades-ийг бүр ингээд толгойг нь угаагаад manipulate хийгээд гарынхаа үзүүрээр байлгаад сурцсан амар муухай токсик харилцаатай осод тахгүй нээр. Тэгээ тэрнийхэн талаараас айгу дэлгэрэнгүй гардаг. Манай хүн Hades-ийг бүр ингээд violence үзүүлдэг заяа. Тэгээ ер нь бол энэ хоёрын голоор дахиад нэг саад орж ирж байгаа. Тэр нь энэ охин. Гэхдээ энийг олон их амар дэлгэрэнгүй яриад дэмий авах гэж бодож байна. За тэгээд энэс хойшоо бас нэлээд disturbing байж магадгүй юмнууд бас гарна. Хүмүүсийн trauma сэтгэх ч юм уу тий.
тийм хэцүү байх магадaltaй тийм бэлгийн хүчирхийллийн талаар ч яригдана гэдгийг бас анхааруулах хэрэгтэй байх. Уншиж байхад болохоор зэрэг яг эндээс хойшоо ямар нэгэн травматай хүмүүс битгий уншаарай тий. Дараагийн улаан зураас хүртэл битгий уншаарай гэдээ анхааруулсан байдаг. За тэгэхээр одоо тэр хэсэг рүү ер нь л орох гэж шүү. Та Panorama podcast-ийг дэмжих хүсвэл бидний Instagram хаяг болон YouTube сувгийг дагаарай. Ажил хичээлгээд галуур нь тэр хейцтэйгээ флирт хийж мэйгээд манай хүн чинь бүр тун завгүй болцсон заяа. Нэг өдөр гэртээ ирж байгаа байхгүй юу? Persephone. Окей. Persephone гэртээ ирсэн чинь Artemis-ийн ихэр ах нь Apollo гэж байгаа. Окей. За тэгээ тэрнийх нь найз бас нэг найз нь тэгээ дөрүүлээ хамт кино үзээд hang out хийн энтергээд ерөнхийдөө бол товчхон танилцуулахад тэгж байгаа. Товчхон танилцуулахад Hermes бол хар ухаанаар хэлэхэд delivery god заяа. Хүргэлт идэх god. God of message, God of delivery гэж явт юм лээ. Тэгээд Persephone-ыг жоохон байхаас нь харж исэн ганц бурхан нь Hermes тахгүй юу? Жоохон бахт нь харж исэн. Тэгээд ээжээс нь нууцаар ингээд Persephone шорон шиг амьдралт нь хаа нэг ирж ховж сонио хачин ярьж өгөөд манай үнийг хөгж өгөөд нэлээ хань болдог тийм найз нэж таарсан. Опа юм биш те. Ер нь бол тийм. Гэхдээ айгүй хөөрхөн найзууд, амар хөөрхөн friendship. Тэгснэ харин Apollo болохоор зэрэг Artemis-ийн ихэр ах бас амар олон цолтой. За ихтэйс нь дурдах юм бол нарны бурхан гэж байгаа юм заяа. Бас хөгжим яруу найргийн бурхан. За тэгснэ healing and medicine тийм эмчлэх чадвартай бурхан. Багахгүй. Тэрнээс өөр бас зөндөө олон юм байсан. Бүгдийн дурдаад байлаа. Угаасаа нэг цохолтойгоо бас нэг холбогдохгүй л явчихна. Тэгээд Artemis-ийн ихэр нь учраас бас давхар нөгөө нэг цуг ан хийсээр байгаа тэр скелэн дагаа сайжирсан. Тэгээд баахан л юмны бурхан. Гэтэ ер нь нэг сонирхолтой юм нь энэ хоёр ихрүүд хэрнээ Apollo нь цэвэр алтан цустай бурхан. Харин Artemis нь улаан цустай. Арай хүч багтай бурхан юм бэлээ. Тэгээд тийм болохоор ерөнхийдөө Artemis жоохон ахаасаа өөрийгөө дорд гэж мэдэрдэг. Тэрнээсээ бол бас жоохон insecure байгаад байд юм байлээ. За эргээд зохиол руугаа ороход кино үзэж байгаад бүгдээрээ эхнээсээ ядраад Artemis төрүүлж өрөөндөө орж унтаад араас нь Persephone-аас өрөөндөө орж унтаад Hermes яг буудан дээр кино үзэж байгаа ч ихтэй тасарсан заяа. Тэгсэн чинь энэ боломжийг мэдээж Apollo ашиглаад авъя гэж шийдээд эргэлцгүйгээр Persephone-ийн араас дагаад өрөөнд нь орчтой. Oh shit. Okay. My god. Яа, за энэ хэсэг бол комик дээрээ бүр аяйгуу график дүрслэгддэг. Бүр хитрхи сайн дүрслэгддэг болохоор надаа хүртэл ингээд уншихад амар тухгүй ингээд goosebump болоод арьсны баг хамаг ус босоод уншихад амар хэцүүсэн. Persephone маань яг үндэ яах ёстойгоо бүр юусаа ойлгохгүй. Ер нь бол хүсэхгүй байгаагаа ч мэдэхгүй, яаж илэрхийлэхээ ч ойлгохгүй. Юу ч мэдэхгүй залуухан бурхан байгаад байгаа штэ. Тэгэд тэрийгэ илэрхийлэхийг оролдсон боловч Apollo тоож авч хэлцдэг юм. Тэгснэ бүр за бити маяглаад бараг би чамайг тоож агаад баярл. Би чинь бүр Олимпусын гишүүн бурхан. Охтууд надтай байхыг бараг хүсээд үхэх гээд идэв шүү энэ гэд дүр заяа. Тэгснэ ийм сайхан охин чинь насаараа онгой явна гэж юу байсан? Ядаж нэг амтан бавыг гэвэл над чиг хүнийг амтлах хэрэгтэй мэрэгтэй энэ төр гэд. Зүр уучраа мэдхгүй дөнгөж насан туршаагүй хавдаг байгаа Persephone-ыг маань хүчэндээ хайчсан заяа. Тэгснэ бүр хүчэндж жагаад алуу инээж зургийг ч аваад өгөө энэ төр гэд бүр ингээд хамаг ингээд зураг бичлэг хийгээд тэгснээ сүлт нь за энэ талаар чи хүн амтанд хэлэх юм бол бичлэгийг чинь тараа шүү гэж сүрдүүлээ гараа авчтай. Oh my god. Ер нь бол ерөнхийдөө бол Грекийн домог дээрээч тэр Apollo хүүхэмсгэрээ айгүй алдартай. Тэрийг энэ комик дээр ер нь бол ийм байдлаар дүрсэлсэн байгаа юм л та. Тэгээд Persephone мэдээч хэрэг энэ талаараа хинт ч ярихгүй бүүн айдас хүүц ээж нь олоод мэдчихүүл яана нөгөө онгон байх энэ төр хударлаа гэж бүр баахан бодол зэрэгсэж орж ирээ депресстэд. Хажуугаар нь бас нэг хүн тайртай болцсон. Тэгсэн чинь тэрнтэйгээ ийшээ өөр хүнтэй ижлээгээд зү нэр бүр депрессэнд орно штэ. За Hera тэгээд ерөнхийдөө бол Hades Persephone хоёрыг нийлнэ гэд нөгөө vision авцсан. Тэгээд тэр нь хэр үнэн байна гэдгийг шалгах гээд
апдейт авах гээд Persephone-тай дахиад уулзахаар очноо. Тэгээд очиод уулзаад дахиад нэг vision гэх үү, нэг тийм feeling гэх үү те. Ямар тач Persephone яг дотор нь мэдэрч байгааг бүр яг мэдэрчдэг байхгүй юу? Тэр нь бүр ингээд маш их сэтгэлийн зовлон, гуниг, айдас, уур уцаар мэдрээд тэгснэ тэр дороо бүр ингээд уйлчтэй. Тэгснэ Persephone-ыг чи зүгээр үү энэ гэдэг те. Манай хүн тэгэл яах вэ мэдээж зүгээрээ л гин штэ. Хэлж болохгүй гэлцсэн юм чинь. Тэгээ ядж хахад Аполлон хүчнэж байхдаа яг нэг юм анзаарсан заяа. Persephone-оос. Тэр нь юу гэдгийг бид нар эхэндээ мэдэхгүй. Гэтэ ямар нэг шалтгаанаар Аполло Persephone-д дурлцсан гэрэлмээр байна гэд Hera дээр очиж шууд хэлчихтэй. Бид хоёрыг гэрлүүлээд өгөө би дурлцсан Олимпусын Олимпуст одоо ингээд бид хоёр ингээд шинээр гишүүн болоход авъя. Би бол дурлцсан энэ хүнд бид хоёрыг одоо гэрлүүлээд өг гэд хэлдэг байхгүй юу? Тэгэд Олимпусын гишүүн штэ би гэд ярьжсэн гэдгсэн штэ. Яг тэр юу яаж ах та? Тэр нь ямар учиртай вэ гэхээр хааны удам ухсааны хүмүүс тэр гишүүдийнх нь нэг нь болж орд юм байна л да. Одоо Apollo Artemis 2 болохоор зэрэг Zeus-ийн дүүнер гэж эхэндээ бол зохиол дээр гартыг. Гэхдээ яг хайгаад үзэх юм бол Hera-гийн төрсөн эгчийнх нь хүүхдүүд. Баггүй тэр нь Zeus-ээс олдсон хүүхдүүд. Тэгэхээр ерөнхийдөө бол бас Zeus-ийн хүүхдүүд гэсэн үг. Тэгээ ерөнхийдөө бол амар дураараа яаж ч болно гэж бодд юм аа шоуг юмтан чаа. Тийм ер нь бол Грекийн бурхад бүгдээр л тийм завхарсан цаван тийм явдалтай гарууд байгаа даа. Яг дээр үеийн домгийнхаа дагуу бол өнөөдрийн нийгэмдэр буулгахад тийм санагдж байгаа боловч яг эднэрийн ертөнцид бол энэ нь бол энгийн зүйл байгаа байхгүй юу? Тэгээд Аполлотой уулзахдаа бас нэг vision авсан нь ер нь бол Аполло Persephone муухай зүйл хийсэн гэдгийг нь холбоод ойлгочтой Hera. Гэтэ яг юу басныг мэдэхгүй ч гэсэндээ шууд чи Persephone-ыг зовоосон байна яаж чадж байна юуны чин гэрлэх битээ солиор гэд хөөгөө болчихсон байхгүй юу? Чамаас ингээ муухай энерги ялгараад байна. Би яасан ч гэсэн та хоёрыг гэрлүүлэхгүй гэд. За тэгээд энэ Аполло бол бүр энэ хоёрын дунд маш их гайл болно гэхээс өөр юу ч болохгүй. Ядчил нь цуг амьдардаг Artemis-ийн ах нь болохоор байн гэрт нэрчдэг үнэлээтэй. Тэгээд traumatized болсон Persephone ч гэрийнх нь гадаа Apollo-гийн машин байгааг харах юм бол гэртээ ч орох хүсэлгүй болоод яахаа сайн мэдгүй уйлаад тэгэл нэг газар нуугдаж сууж муугаад тэг явтал нь хүлээдэг ч юм уу. Тэгж байж байгаад хайрын бурхан Eros нь таарад манай он тэгээд хамаг болсон явдлаа хэлчтэй. Хилдэг ч гэж ер нь бол Eros болон тэдний гэр бүлийн line гэж байгаа байхгүй юу? Одоо Aphrodite, Eros энэ чинь тийм хайр дурлалтай холбоотой бурхад байгаа штэ. Энэ болохоор зэрэг нэг тийм одоо Hera visionтэй байгаа шиг Eros болохоор зэрэг хүмүүсийн тийм хайр дурлалыг бас мэдэрдэг. Дээрээс нь sex and aggression гэдэг зүйлийг нь бас мэдэрч чаддаг юм байна л да. Тэнгүүтээ манай Persephone-тай уулзаад шууд мэдэрсэн байгаа. Чи секс хийсэн шүү дээ. Тэгээд тэнгүүт нөгөөх нь нөгөө нэг Eternal Virginity энэ яасан бэ өгшөн гэдэг асуугаад. Тэгсэн чинь Persephone тэгэл хамаг явдлаа яриалуулал тээ. Амар гонигтай барьжсэн энийг наад тийм уухайчих шиг. Тэгээ Eros тэгээд хамаг тэр хамгийн том сэтгэл готрлынх нь үеэр амар хань болсон. Тэгээ энэс хийл хийх процессд нь бүр амар тус болсон. Айгуу гоё найзууд болоод ер нь бол цаашаа өргөлжилдэг. Тэгээд угаасаа өөрт нь тайлбарлаж байгаа байхгүй Apollo-гийн хийсэн зүйл буруу, чамд бол ямар ч буруу байхгүй гэдгийг нь айгуу сайн ойлгуулж өгтээ. Тэгэхгүй бол манай хүн бүр өөр дээрээ хамаг бурууг авцсан. Би өрөөнд орж ирэнгүүт нь гар гэж хэлсэнгүү, би бойл гэж хэлээгүй болохоор ингээд миний буруу болчлоо гэд өөрийгөө амар ингээд буруутгаа яадсан. За тэгээд үхсдийн ертөнцид дадлаг хийж яваад тэгснээ бас гэртээ ярихаар Apollo байгаад болтгоо Persephone бас хэд хоног Hades-д байж болох уу гэд гуугаад тэгээ цогтаа нэг хэсэг байж байна. За гай газар доороос гэж яг энэ үеэр нь ээж нь охиноо ирэх гэд гэрт нэрнэ штт. Охинтойгоо уулзах гэд ирсэн байхгүй. Тэгээд Artemis цаачин хичээл ном ихтэй бүр амар бисэгаа энтрийг аргалаад маргааш нь дахиад ирээрээ гэд явуулчихдаг байхгүй төрдөө аргалаад. Тэс чи маргааш нь дахиад ирэхгүй. Манай ядчил манай Persephone утас шөрмөсч байхгүй холбоо ирж чадахгүй заяа. Hera-гаас тусламж гуудیں۔ Artemis.
Тэгээ Херагийн бас нэг чадвар нь ер нь хүмүүс нь янз янзын чадвартай байгаа байхгүй юу? Тийм powerтай. Херагийн бас нэг чадвар нь болохоор зэрэг shape shifting юм бэлээ. Тэгээ энийг бол би fact check-ийн тэр ерөөсөө хийгээгүй шүү. Тэгээ ямар ч байсан Hera Persephone дүрт хувираад ээжтэй нь уулзаад охин нь олж үжиглээд сайн байгаа энэ төр гээл жоохон ингэсгэж тэгсгээд хураад өнгөчдөг байхгүй юу? Тэгээ ээж нь угаасаа нөгөө охиноо чи ийм байх хэвээр тийм байх хэвээр нэтэрийг л ингэж тэгж хэлдэг болохоос охиноо ер нь бол айгүй сайн таньж мэдээгүй учраас ялгаж салгаж мэдгүй байхгүй бас сайн. За тэгээд ямар ч байсан ээжийг нь хуурчаад Persephone-хоо дүртэйгээ хിവэрээ явж исэн чинь Аполло гинт хаан нэгтээс нисэж ирээд шууд гарнаас нь барьснаа. Ёо чи одоо яа гэр орондоо ирэхгүй те надаас цухтагаад дайлжганаа да. Дуртай байсан юм биш юу юм уу битээ даралцаад байгаарэ. Нэг амир гимтэй юм шиг гэлбэлцээд мэлбэлцээд. Хүн хайртай мартай гэд хэлэхэд тагтчихсан ирж мэрхгүй тэнийг юм аашаа хамраас хөрөөд байгаараа магаараа. Тэгээд бүү юм болдог байхгүй юу. Тэгснэ ингэж даралцаад байл хамаг секс тэйп энтри чинь хүмүүс тараач шүү гэж хэлжтэй. Тэгээд Hera хамаг юм ойлгочихж байгаа штэ. Өмнөх vision mission нь яг ингээд үнэн гэдгийг батлаад өөрийгөө солиороогүй гэдгийг мэдээд эргээд чадвар нь сэргэж байгаа юм байна гэдэгтээ ингээд амар баярлаад. Тэгтээ хажуугаар нь Persephone бүр ингээд амар ингээд өмнөөс нь шаналаад энэ охиныг өгтлээ хамгаалах хэрэгтэй байна гэдгийг ойлгоод манай хүн чинь одоо үлдсэн хамаг энержигаа Persephone сайн сайхан зориулъя гэд бүр шийдтээ. Тэгээд яаж гэдгийгээ сайн мэдгүйсэн болохоор Apollo тэгээ зүгээр явуулчих жоохгүй. За энэ дээр гэтээ бас Zeus Hera хоёрын харилцаа хамааралтай болж ярьж байгаа. Би бас Greek mythology сайн мэддгүй байхдаа ганц мэддэг нэр нь Zeus байсан. Тэгээд лаг хүчтэй борхон энэ төр гэж л мэддэг байснаас тэрнээс цааш юусэн мэдгүй. Тэнгүүт бас сайн судлаад үзвэл яг саяны Анукагийн хэлдэг шиг Persephone ч Zeus-ийн охин гэж гарч ирж байгаа штэ. Яг одоо эцэг хүү хоёр бишгээ хэлчихгүй гэсэн шиг яг энэ Zeus Apollo хоёр яг адилхан таарсан бүр амар хүүхэмсэг гар заяа. Hera шиг сайхан их нэртэй байж өөр хэдэн мянган хүүхэнтэй явуулдаг байдаг. Бас яг ажлынхаа нарийн бичиг хүүхэнтэй явуулдаг. Тэгсэн тэр нарийн бичгэнд бас нэмт заяа. Тэгээ Zeus бол ёстой материал голохгүй гэдэг шиг бурхан байна уу, нэмт байна уу, хүн байна уу, ерөөсө хамаагүй гიშгсэн газар болгондоо яг нэг явуулдаг хүүхэнтэй. Тэгээ тэрийг нь ядж нь Олимпусын хаан болохоор өөр ажил бас секси манай Zeus ч. Тэгээ эвтэйхэн аргалаад яваад сурцсан. Энэ явдалтай байдлыг нь Hera ерөнхийдөө гадралдаг. Тэгээд чаавас тэрнээсээ болоод архинд ороод депресссэн билээ бас давхар. Тэгээ энэ хоёрын гэрлэлт ерөнхийдөө бол дуусгаад айгүй ойрхон байгаа. Тэгэд найзууд нь одоо ингээд салчаач малчаач болтгүй мó гэхэлэр одоо ингээд хүүхдүүдээ бодоо те. Бас дээрэс нь хааны хатан байгаа болохоор төвчээд байгаад идэм билээ л те. Хатны тэр power-та донцсон гэх юм уу? Тий яг зөв эрх мэдэлтэй донцсон. Тэгээд за одоо энэ одоо яасан ч авахтай ядчил бүр элтийн ингээд авахгүй л одоо бусдаар яах вэ гэд ерөнхийдөө бол хайцсан байдаг. Тэгээ ерөнхийдөө бол үхсдийн бурхандаа дадлаг хийж яваад манай Hades Persephone хоёр хамт яг үхсэн хүмүүсийн сүнстэй уулзаад ингээд яаж ингэж ямар замналыг дамжиж явдаг вэ гэдгийг нь ингээд тэрнтэй танилцаад явж байхдаа нэг сүнс ирснэ. Үржил шимийн бурхан минь охиныг минь хүүтэй олгоод өгөөч үр удам минь тасарлаа гэд уйлаад гуугаад тахгүй Persephone-оос. Тэгэд үржил шимийн бурхан гэдэг нь яг монголоор орчуулахаар амар тийм сонсогдод байна л да. Англиар fertility goddess гэж байгаа. No, fertility goddess. Fertility goddess гэдэг нь юу вэ гэхэлэр яг энэ дээр сонирхолтой нь манай Persephone ч хаврын бурхан шүү дээ. Тэрнээс үржил шимийн бурхан энэ төр гэж юусоо энэ хүртэл юусоо гарч ирээг байгаа. Тэгсэн чи өөрийг нь үржил шимийн бурхан одоо монголоор л явцсан дээр хаа. Үржил шимийн бурхан гэд бодоод сүнснүүд юм гуугаад мөргөөд ахаар нь ерөнхийдөө бол нэг хальт гайхаал өнгөртөө. Гэтэ яг зохиолын туршид хит удаа манай Persephone fertility goddess байх боломжтой маш олон хинтүүд гардаг жижигхэн. Тэгэд fertility goddess нь яадаг вэ гэхээр маш сонирхолтой заяа. Ерөнхийдөө generation бүрт яг нэг үржил шимийн бурхан төрдөг. Одоо миний хамгийн тод санаж байгаа болохоор хамгийн ихнийх нь дэлхийн бурхан буюу дэлхий Gaia гэж сонсч байсан уу? Их дэлхий Gaia гэд тэ. Тэр нь болохоор зэрэг бас үржил шимийн бурхан. Тэрнээс хойшоо Rhea гэж бас нэг үржил шимийн бурхан байгаа.
Тэр нь манай одоо энэ зохиол дээр гараад байгаа Zeus, Hades, Poseidon, Hera энтрийн ээж байхгүй юу? Ерөнхийдөө бол тийм. Тэгээд ер нь хамаг ямиг үржүүлдэгээл гэж хүүхэд гаргасан ч айгу олноор нь гаргаж маргадаг тийм. Ер нь бол энэ үржил шимийн бурхт нь маш их хүчтэй. Бүр титан шиг том биштэй болох чадaltaй. Тэгэд Аполло Персефоныг яг хүчнэтж байгаад нэг юм анзаарсан гэдээсэн та. Тэгээд гинт гэрэлмээр гэж явцсан. Тэр нь манай Персефоныг fertility goddess байж магадгүй юм байна гэдгийг мэдэрсэн юм бэлээ. Тэгээд яагаад гэрлэх гээд улаарад байна вэ гэхээр үржил шимийн бурхан хамтрагчтай хүчнээсээ өгч тэжээж хамтрагчаа улам хүчрэхэг болгож байдаг тийм powerтай юм бэлээ. За одоо тэгвэл би энэ дээр яг хамаг family tree-г нь ерөнхийдөө маш товчхон ярих гэж хичээсэн юу. Ер нь бол айгүй завхарсан юм болно. Гэтэ try to bear with me заяа. Ерөнхийдөө энэ гэхдээ зүгээр чиний уншсан номон доторх family tree үстэй. Тийм. Ер нь бол холбогдно яг адилхан. Ер нь нэлийн дөхөн гэх юм уу? Гэтэ би яг комикийнхоо явгаар явж байгаа шүү. За хамгийн анх орчлон хорвоод юу ч байхгүй, хоосон байх үеэс эхэлж байгаа байхгүй юу? Грекийн домог. Тэр үед chaos болоод chaos гэдэг чинь зүгээр одоо дэлбэрэлт boom гэд ягаад ч мэдгүй ханаас ч Gaia болон түүний ах トゥ нар бий болсон юм бэлээ. Гэж тайлбарладаг. За яг зохиолтойгоо хамааралтай нэрнүүдийг л дуртах хичээж байгаа шүү. Би бүгдийг дуртах юм бол бүр амар толгоо эргээд тэгээд угаасаа ойлгохоо бэлээ явчих гэж бодоод байна. Дээрээс нь цаг нь угаасаа өрөхгүй. Тэгээд Gaia-гаас гадна хамт төрсөн болохоор Tartarus-ыг нэг хальт ярьчээ. Tartarus нь болохоор зэрэг ерөнхийдөө хязгааргүй гүн харанхуй ангал гэд хэлчихэд буруудахгүй. Нэг ёсны там гэх юм уу? За тэгээд Gaia маань яаж явж байгаа ч мэдэхгүй жирэмсэн болоод хүүхэд гаргацсан байхгүй юу? Тэр хүүхдийг нь Uranus гэдэг заяа. Uranus болохоор зэрэг ерөөсөө Uranus болохоор зэрэг Uranus нь тэнгэр гэж явна. Gaia маань дэлхий гэж явна. Тэгээд гаргасан хүүхэдтэй Gaia өөрөө хайртай болоод тэрнтэйгээ гэрлээд тэгснээ маш олон хүүхэд гаргацсан заяа. Йоо ямар цаа байна. Тэгсэн чинь гаргасан хүүхэд болгоныг нь ямар нэг байдлаар эн чин царай муутай байна. Эн чин үзлэн юм байна гэдэг ч юм уу те. Ямар нэгэн шалтгаан гаргаж ирээд хүүхдүүдээ зарим нь Tartarus руу цөлөөд одоо Tartarus гэдэг нь нөгөө нэг харанхуй хязгааргүй гүн ангал гэж хэлсэн шүү дээ. Там гэх юм уу? Gaia-тай цог төрдөг. Тийшээ цөлөөд заримыг нь болохоор шууд бүхлээр нь идчихдэг заяа хүүхдүүдээ. Uranus ч тэгээд Gaia тэгээд хайртай болохоор янз бүрийн хүүхэд араас нь төрүүлж өгөө л хэдий. Тэгж жагаад нэг овоо нэг хүн төрхтэй бид нартай нэлийн хүн төрхтэй адилхан хүн төрхтэй титанууд төрүүлсэн баггүй юу? Гэхдээ титан гэдэг чинь авраг биетэй хүмүүс шүү дээ. Тэгсэн тэнгүүтээ за одоо л нэг овоо таалагдах бахта овоо л дэжгүй царайлаг хүүхдүүд гаргачлаа шүү дээ гэсэн чинь Uranus ирснээ бас дахиад идэх гээд заяа. Тэнгүүт нь тэсгээ болоод дэлбэрнэ гэдэг нь болоод манай хүн чинь битгий идээ ядаж жоохон амьдруулчлаа би нэг хүүхдүүдтэйгээ жоохон баймаар байна. Чамааг ингээд надтай ингээд байжгаад буцаад тэнгэр рүүгээ явчихаар би ингээд ганцаардаад байна. Хүүхдүүдтэйгээ жоохон байчих нэ тэргээд баахан гуугаад тэгээ нэг хэсэгтээ идүүлэхгүй байх арга олсон нь энэ дэхгүй юу. Тэгээд буцаад тэнгэр рүүгээ явцсан хойгоор нь хүүхдүүдтэй хэлээд за аавыгаа гэмтэж чадсан титанд би дэлхийн хаан болох боломжийг олгоё. Гэт ер нь бол хүүхдүүдээ аавынх нь эсрэг босгоё гэж гуйдیں۔ Тэгээд тэр титанууд дундаас нь хамгийн жижигхэн биетэй Cronus гэд цаг хугацааны бурхан хүн за би туслая. Дараа нь нэг ирэхээр нь алчиж гэж нэг бурхнуудыг ч алж болохгүй штэ гимтэн л гэдэг юм баа. Гимтэчээ гэд тэгэхээр за окей нэтрийгээд бла бла гэд бүүнөрөө тэгэд комбогоо зохиогоод аавыгаа ирээд эрэхт нь араас нь гимтээж утгалаад тэгэд Uranus ичсэн нүрэндээ дахиж дэлхий дээр хязгаж бууж ирэхгүй үүр тэнгэртээ үлддэг байхгүй юу. За тэгэд амлсан ёсороо
Cronus дэлхийн хаан болоод Gaia өөрөө дэлхий рүүгээ уусаад амар амгалан 50 байдалд ортё. Хүүхдүүд нь ингээд эрүүл мэнд, эсэн мэнд үлдсэн учраас. За Cronus хаан болонгуудаа одоо өөрийнхөө төрсөн эгч Rhea-тайгаа суугаад бас баахан хүүхд гаргана. Бас л нөгөө нэг incest явж байна. За Gaia fertility goddess байсан. Rhea ч гэсэндээ fertility goddess. Cronus Rhea хоёрын голоос өнөөдрийн маань гол дүрийн одоо зохиолын дөрүүд болох Zeus, Hades, Poseidon, Hera энтер маань төрсөн байгаа байхгүй юу? Одоо яг family tree-г нь бол би сая хамгийн товч байдлаар сая яг тайлбарлаад ярьчлаа. Тэгээд Cronus аавтайгаа яг адилхан таарсан гар заяа. Хамаг хүүхдүүдээ ар араас нийтчихдэг. Тэгээд манай Zeus-с бусад бүх хүүхдүүдээ идсэн бэлээ. Тэнгүүд ганц Zeus идүүлэхгүй нуугдаж чадаад тэгээ том болоод хүчтэй болоод аавтайгаа тултаад дотроос нь ах дүү нараа гаргаж аваад бөөндөө нийлж агаад аавыгаа Тартарус руу зүлцсэн. Аав нь одоо Тартаруст хоригдож байгаа гэсэн үг. Тэгээ ер нь тэр нь манай үхсдийн ертөнцид байдаг нэг хязгааргүй том шорон болсон. Ингэж Олимпусын хэд маань амь аврагдаад Олимпусыг яг үүсгэн байгуулад тийм яг зөв. Тэгээд тэрэн дундаа Zeus маань Hera-тайгаа гэрлээд Hera ч нөгөө нэг бас л нэг ихчин ч юм уу дүүн байгаа штэ. Нэг хамт төрсэн юм чинь. Тэгээ Hades-ийг үхсдийн хаан болгоод Poseidon-ыг далайн хаан болгоод өөрөө Олимпусын хаан болоод тийм юм бас юм бэлээ. За нэг юм байна. Тийм. Нөгөө нэг цаашаа юм ярих чинь. Зүгээр яриа. Зүгээр л одоо нөгөө нэг эртний Ромын одоо амьдрал дээр байдаг юунууд хатнууд чинь нөө бие биентэй ихч дүүнэртэйгээ гэрэлж мэрлээ тэгээд идэг байсан тийм амар эднэрээс энэ грекийн домгоос юу ангута санаа ангута хаатна хоорондоо сууцгаад гэсэн юм шүү. Харин яг тэр юу лээ нэг цэвэр цусаа хадгалж үлдэнэ гэдэг зорилгоор бохир цустай хүнтэй суухгүйгээд тэгээд хоорондоо суугаад идэг гэж ямар хүмүүс тэгж суугаад идэг лээ. Хааны удмын хүмүүс. Тийм Белла нөгөө нэг вампир Twilight дээр тэгээд идэг үстэй. Twilight дээр тэгт юм уу? Twilight биш ээ. Нэг бид нар чинь бүр fertility биш байхгүй юу? Бүр хүн fertile биш шүү дээ. Зүгээр тийм fertile биш нөгөө нэг тэр чинь жинхэнэ амьдрал дээр Ромын тийм жинхэнэ амьдрал дээр дундад зууны тийм хатнууд чинь Европын тийм хатнууд чинь тийм хоорондоо сууж яадаг гэсэн байхгүй. Тийм тэгээ сүулдэ бүр incest болоод бүр ингээд сүулдэ бүр биш нөгөө угаасаа л incest явагдаад байгаа болохоор цус ойртоод амар тэнэг хүмүүс гарч ирдэг ч юм уу те. Бүр сүулдэ нэлээд дахир дутуу өвчмөнтэй урт наслахгүй болж молдог ч юм уу тийм юм болоод дуусдаг. Тийм. Монголд ихтэй бас тийм амар их бол тийм шиг үлчтэй нөгөө нэг сумын хүмүүс нөгөө яг тэндээсээ нүүхгүй. Тэгээ нөгөө ойрхон байгаа хүмүүстэйгээ ингээд нөгөө нэг гэрлэж яви ясараагаад нөгөө тус ойртолт гэдэг юм зарим аймаг сумуудаар амар том проблем болсон гэж би дуулж исэн юм байна. Яа. Тий. Мэдхгүй хүмүүс одоо мэдхгүйгээр тэгээ хоорондоо суучдаг юм байлээ л дээ яг. Яа. Тэгэх юм болохоор нөгөө ургийн наадмыг хийх хэрэгтэй байдаг шалтгаан нь цагаан сар чинь тийм учиртай байгаад байдаг. Монголчууд ч бас айгүй цөөхөн штэ. Би одоо жишээлбэл одоо англид ингээл таньдаг хүмүүстэйгээ ингээд хаалж маалдах зүгээр явж байгаад гинт таарлах юм нөгөө нэг чанс амар бага байдаг байхгүй юу? Амар олон амьдардаг болохоор. Монголд ингээл зүгээр л өдөр тутмын юм аа ингээд ажил мажлаа яваал ингээд явж ангууд таарлах магадлал амар өндөр байдаг гэх юм уу? Та ихтэй санагчсан уу ингээл явж байгаа л 10 жилийнхаа хүүхдүүдэд таарлтна. Явж байгаа л хамаатны хүнтэйгээ таарлтна. Тэгээ ордог газар дээр цөөхөн байдаг даач тэр юм уу? Эсвэл Улаанбаатар тэм жижиг юм уу?
Баян ингээл нэг хүмүүсээ баян таарлтна. Тэр X Max эдэртэй бол бас хэцүү баян бас таарлах л та. X-тэй болоо. X-тэй болоо. За тэгээд хичээлийнх нь амралт болоод Persephone маань нэг гэрээрээ очиж ээжийнхаа минь тусыг мэдийгээд очноо. Тэгээ ээжтэйгээ уулзаад тэгснээ бас Hades-ийг санаж манаад гүйрч мөрөл эмор бол те. Тэгэж алхаж явж байгаад нэг харж байгаагүй газар руугаа санаандгүй эргэж ороод тэгээ орсон чинь хідэн хөшөө өгдөө. За хараад уншигч нар бол угаасаа ойлгомжтой шууд fertility goddess-уудын хөшөө байгааг нь хараад ойлгочтой байхгүй юу? Хамгийн ихэнд нь Gaia, тэгснээ Rhea, тэгээд 3 дахь хөшөөг нь юу юуг шатаачихсан заяа. Хин гэдгийг нь мэдэх боломжгүй болгоцсон. Тэгснээ 4 дахь нь манай Persephone өөрөө өгдөө. Аха. Тэгээ ерөнхийдөө тэнд нь fertility goddess эднэр байна гэдэг бичиг бол байхгүй. Гэхдээ тэнэг хүн хараад ойлгохоор ойлгомжтой байгаа шүү дээ. Тэгээ манай хүн тэгээд шууд ойлгочихгүй одоо зохиол юм да гэдэг шиг. Манай ээж намайг fertility goddess гэсэн бол хэлэх байсан гэдээ итгэдэг байхгүй юу. Тэгээ энэ үеэр нь яг Apollo бас яг Zeus дээр очиод Persephone-тэй суулгаад үг гэд гуйж гувшаад бөө юм болно. Тэнгүүтээ Hera үгүй гэсэн бол одоо би яаж чадахгүй. Дээрээс нь Hades ингээд Persephone тайртай юм шиг үлээ. Би тэр хоёрын голоор молоор ороо заваарч чадахгүй. Чи өөрөө наад уучраа олоо гэд явуулсан баахгүй юу. Тэгснээ Apollo ч манай нөгөө Hades-ийн нарийн бичиг, Zeus-ийн нарийн бичиг энтертэй нийлээд хамаг бүтггүй гарууд нь хоорондоо нийлээд энэ тэндгүй явж research center хийгээд Persephone-ийн нууцыг олоод мэдчихдэг байхгүй юу. За яаж олж мэдсэн нарийн ширээний нэрх юм бол бас цаг өрөхгүй амар урт болон заяа. Тэгэхээр аль болох хамгийн товч тодорхой байдлаар яриад нууцын шууд ярьчих. Ямар ч байсан гэсэн Persephone маань бас судлаад байсан чинь Corey буюу Killer of Men гэсэн утгатай нэрээр алдартай. Corey. Okay, what does it mean? Killer of Men. За яаж явж байгаад ийм нэртэй болцсон бэ гэсэн чинь Persephone маань насанд сайхан хүрсэн, power-ныхаа учрыг олоогүй тий, хүчээ бас сайн контролдож сураагүй байгаа. Тэгээд тийм үе дээрээ anger issue-нээсээ болоод хүмүүст ууралсан уурандаа титан шиг том бихтэй болонгуудаа амар олон хүнийг алдсан юм билээ. Тэр нь окей. Аха. Тэгээд тэрнээсээ болоод дан ганц хаврын бурхан биш, бас Corey гэдэг энэ нэрээрээ бас хүмүүсийн донд танигдсан. Гол нь энэ явдлын ээж нь өөр хинт ч хэлээгүй, бас үхсдийн сүнсийг хүргэж өгдөг нөгөө бурхадтай хувилдаад гинт нөгөө нэг амар их хүмүүс өгчхэр ч нөгөө нэг амар олон сүнс зөөврлөөд дата матан ингээд хэлбэлцэн штэ. Тэр мэрийг нэвтэйхэн ингээд зохицуулаад хавд арцсан юм бэлээ. Тэгээ энэ олж болохоор огтны амар хамгаалтай юм шүү дээ. Тийм, ерөнхийдөө бол тийм болохоор амар хамгаалдаг. Дээрээс нь fertility goddess болохоор нь бас хамгаалаад байгаа байхгүй юу? Түрүүн нөгөө нэг хэлчихсэн хамтрагчтай нөгөө нэг хамаг хүчээ өгчдөг нэ тэрийгэд ярьсан шүү дээ. Тэнгүүд ямар нэгэн хаан нь fertility goddess гэдгийг нь олж мэдээд зөвөр тэрнээс нь болоод хатнаа болгоод хүч чадалт нь болоод аваад миний охиныг зоогоод авах үдэ гэдэг байдлаараа тэгж хамгаалаад идэм шүү байлээ. Ер нь бол тийм. Тэгээ одоо энэ нууцыг нь нөгөө нэг хідэн хорон санаатай манай вилнүүд те олж мэдэнгүүтээ Zeus авчид хэлчтэй. Zeus яг үндэ бусдын асуудал ямар ч хамаа байхгүй. Зүгээр л ямар нэгэн decision making те шийдвэр гаргалтанд өөртөө хүмүүс ингэж зөвшөлтөөсөө гэж л хүсдэг байхгүй хамгийн том хүсдэг юм. Нөгөө хаан байхын яг гол утга учир нь яг үүндээ тэр улсын те Олимпусын амар амгалан байдал хүмүүсийн эрх мэрх яасан юм Zeus юус амаахгүй зүгээр л хаяа нэг power-а мэдрээд хүн амьтан өөртөө нэрж репорт өгдөг байгаасаа гэж хүсдэг. Өөрийнх нь нүднээс гадуур тийм юм болцсон байгаад нь амар уур нүртэй. Тэгээд манай Persephone болон Persephone-ийн ээж Demeter хоёрыг шүүх хуралд дуудаад одоо гэмт хэрэгтэн гэж бүр ингээд тэр ертөнц даяар зарлаад
Тэгээд шүүх хурал мурал гэдэг зүйл болох гээ тэн чинь бас буу юм болно. Тэгж жагаад Hades-тэй манай хүн чинь тэгээд дэлхийд яг Олимпост байх юм бол шууд бариучлагдах гэдэг. Тийм учраас Олимпосын хууль үйлчилдэггүй, арай өөр хуулиар явдаг. Үхсдийн ертөнцид Hades-тэй хамт ер нь бол бүгэд байж байгаа байхгүй юу? Тэнд нэг хууль нь арай өөр учраас нэгнийхээ хаант улсад очиж тэр хууль нь үйлчлэхгүй гэдэг нэг тийм байгаад тэрүүгээрээ Hades Persephone-ыг хамгаалж үлдээд тэр хоёр шүүх хуралдаа ямар тийм юу гаргалгаа гаргах уу, яах уу ийх үү гэдгийг хоорондоо ярьж тэргээд комбого зохиод юм. Тэгээ яг жинхэнэ болсон явдал нь юу байсан бэ гэсэн чинь манай хүн хаврын бурхан учраас тэндээ ээжтэйгээ хоёулахтаа байхдаа амар уйдаад тэгээд бурхад бас өөрсдөө нимф бүтээж болт юм байна л да зүйлсээс. Манай хаврын бурхан Persephone маань хідэн цэцэгнүүд тариад тэгээд цэцэгний нимфүүд гаргаад ирсэн. Тэгээд тэр нь яг хүн шиг төрхтэй. Гэхдээ тэд нартайгаа яг найзлаад бүр ингээд амар сайхан байж байгаа. Гэхдээ тэдний гол амин тэр цэцгэндээ байдаг гэсэн үг. Тэгэхээр тэр цэцгийг хөндөж болохгүй. Хэрвээ хөндөх юм бол тэр одоо амьлуулсан нимфүүд нь үхэн гэсэн үг. Яг зөв. Тэгээд тэрийг нь хүмүүст ингээд тайлбарлаад байгаа байхгүй юу? За энэ та нар бусад бүх юмнуудыг harvest хийж болно те бүх юмнуудыг ингээд идэж болно тастаж аваад амьдралдаа хэрэгжилж болно. А яг энэ хэсэгт байгаа цэцгэнд хизээж битгий гар өрөөрэй. Энэ бол ингээд та нарын хурж болохгүй хэсэг дархан цаацтай хэсэг шүү гэд хэлээд байхад нь хүмүүс аваачаад тэр цэцгийг хөндөд найзуудыг нь алдсан юм байна л да. Тэрийг нь Persephone одоо тэрнээс нь болоод амар уурн хүрээд яаж байгаа юм бэ гэж бүр амар гонлоо битгий тэгэрэй гэж хэлээ эзтэй гэд орилсон чинь манай гинт аврах биштэй болоод нэг хүчээ контролдож чадахгүй том биштэй болоод тэгээ амар их мод ногоо ургуулад ингээд хүн амтан тэрнтэн зоогдоод тэгээд ингээд хүчээ контролдож чадахгүй яана гэх. Тэгээ уг нь бол ингээд тэр том болцсон хойноо гэд өөрөө ухаан нь байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүтээ яна уучлаарай би яаж буцаад хэвэндээ орохоо мэдэхгүй байна гэж ийшээ тийшээ сандарч байхдаа баахан гიშгэж алж малаад ч юм уу те баахан газар хөдлөлт үүсгэж мөсгээд тэгээд санаандгүй байдлаар баахан хүн алдсан байхгүй юу. Яг хав зүвтгэхгүй л те хүн алсан талаасан те. Тэгээд тэрнийхэн талаар яг хав санаатаагаар биш гэдэг зүйлийг гаргаж ирээд ингээд шүүх хурал дээр оруулъя гэж үзэж байгаа. Тэгэд тал талаас буун тийм нөгөө юунууд гэрч мэрч нэтэр энэ хоёрыг өмөрөх гэдэг юмнууд гаргаж ирсэн ч гэсэндээ Zeus тэрэнд нь угаасаа одоо хаан намайг одоо эсэргүүцсэн хүн яадгийг хүмүүст мэдрүүлэх хэрэгтэй гэд тэгээд Persephone-ыг ээжтэй цуг дэлхий дээр үүрд торчтой. Яг үүрд гэж хэлэхгүй гэхдээ ер нь бол хэсэг хугацаанд Олимпост орох эрхийг нь хаагаад Олимпосаас ч гэсэндээ дэлхий рүү хүмүүсийг явуулахыг хаагаад нэг төрлийн одоо баг Германы Берлиний ханыг босгочтой байхгүй юу? Хоёр талын хүмүүс нэг нөгөө ханаа давж чадахгүй болохгүй гэдэг тийм үүсгээд. Тэгэд тэр байдлаараа яг Олимпост бол яг юу болж байгааг бид нар бол зохиолын туршид бол харахгүй. Persephone жил болгон амар гоё хаврыг хийгээд чиний хийсэн хавар чинь надад таалагдах юм бол би чамайг Олимпос буцаад тийм нөхцөл тавьсан байхгүй юу? Тэнгүүд манай хүн тэгэл байдгаараа жил болгон дэлгэцээгээл бүр ингээл янз бүрийн хавар мавар ингэж хийж үзэж байгаа байхгүй юу? Амар гоё үзэсгэлэнтэй болгоод нэг бол бүр амар symmetrical болгоод те бүх юмыг нь янз янзаар үзээд хахад Zeus ирээл нэг харангуйтаа шууд no гэл яваад байгаа. За одоо ерөнхийдөө бол Bigas зохиолоо нэг товчхон базаал яг дуусгачих гэж бодож байна. Одоо ер нь дуусгахыг бодож байна. За. Тэгээд холтцсон байгаа. Холтцсон байх хугацаанд химан бүр ингээд гараа ногоон болтол бүр ингээд хавар дээр ажилласан байгаа байхгүй юу? Бүр ингээд цэцэг ногоо ургуулад хүмүүсийг ингээд harvester нь хангаж тэжээгээд те. Хинтэж өөр Олимпост яг юу болж байгаа талаар юу ч мэдэхгүй. Тэгэж байжгаад нэг өдөр Hades-ийн нохой Cerberus гэж байдаг шүү дээ. Нэг гурван толгойтой тамиг мандаг тэм нохой байдаг. Тэр нь Hades-ийн нохой гэж авдаг. Зохиол дээр амар cute гүлэг байд юм аа.
Тэгээд тэр нь амар шархацсан юм шиг байдалтайгаар хүрээд ирдэг байхгүй дэлхий дээр. Тэгээд нөгөөх чин хараад шууд угаасаа Хейдсийн нохоо байна гэдгийг мэдээд Хейдс хийж нохоогоо ингэж явуулахгүй. Тэг ямар нэгэн байдлаар юм болсон байна. Ямар нэгэн муу зүйл тохиолдсон юм шиг байна. Би яг мэдрээд байна гэд. Тэгээд манай хүн яаж ижаад Олимпиас явах арга замаа хайж олтыг. Тэгэд тэр замыг бас ярих юм бол амар урт юм болохоор ямар нэгэн байдлаар манай хүн Олимпиаст очсон гэд бодчихээ заяа. Очсон чинь бүр бөөн chaos болсон заяа. Бүр бүх юм ингээд эвдэрсэн. Тэгээ бүх хүн унтцсан. Бүгд ухаан алдсан юм шиг ингээд үхсэн ч юм шиг ингээд байдалтай байгаа байхгүй юу? Тэр нь яг юу тохиолдсон бэ гэсэн чинь Tartarus байгаа Cronus нөгөө Zeus Hades центрийн аав нь шоронгоосоо гарцсан. Одоо манай хин Hades ч юм болохоор зэрэг Underworld King байгаа штэ. Тэнгүүтээ Hades нөгөө хинтэйгээ Persephone-тойгоо уулзахын тулд ерөөсөө ингээд ажил төрөлтөөс нэг амар санаа зовоогүй нөгөө нэг хайхрахгүй үлдээгээд яваад байсан. Тэр хооронд нь бас дээрэс нь тэр Tartarus-т байх хугацаанд тэнд хамт хоригдсон байгаа хүмүүстэйгээ нэлээд улам хүчрэхэг болоод хүчээ баг багаар ингээл аваал тэгсээр хагаад хүмүүсийн зүүдээр дамжиж ороод өөрсдийг нь бас тамийн байдалд нь унгаач байгаа юм л та. Тэгээ энэ зөвхөн юу шүү? Олимпиаст биш Underworld-д болсон явдал. Би сая Олимпиас гэд буруу хэлчихлээ. Олимпиасийнхан бол юу ч мэдэхгүй байгаа. Тэгээ яагаад мэдэхгүй байгаа вэ гэхлээр Persephone-ыг дэлхий рүү цөлцсөн учраас Hades уурлаад тэгвэл би ч гэсэндээ хилээ хаалаа. Олимпиасийнхан нааша ирэхгүй хилээ хаалаа гэдэг тийм зүйл болсон юм байлээ. Бид нар бол цүүлд нь олж мэдчихэж байгаа шүү дээ. Тэр нь яасан бэ гэсэн чинь экспорт импортоо ч гэсэндээ хаана гээд тэгснэ Underworld-с Olympus-ийн заяа нөгөө нэг арх тамхи кофе мафига авдаг заяа. Тэрийн зогсоогоо нуцсан. Яа. Яа. Тэгээд нэг тийм юм болоод тэр үеэр нь тэгээд Zeus Hades хоёр хоорондоо холбоо тасарсан байсан учраас Underworld-д юу болоод байгааг өөр хинч мэдэхгүй байжгаад Persephone олж ирээд тэгээд тэндээ байж захта Tartarus-ийн гадаа нэг тийм яг Tartarus-ийн үүд гэж байдаг байхгүй юу? Тэнгүүд манай Cronus болохоор зэрэг яг махан биеэрээ гарч ирээгүй байгаа. Тэр Tartarus-аас хүмүүсийн зүүдээр дамжиж ороод хүмүүсийг weaken хийгээд унтуулад тэгээд хамаг ямиг ингээд сүнс нь одоо юу гэх юм биеийн дотор нь ороод тэр хүний биеэр дамжиж ингэж яваад байгаа гэсэн үг. Амар ингээд бүрэн хүчээ олж авааг байгаа болохоор тиймхэн хүчээ ашиглаж хахад Underworld-ыг бүр ингээд shake хийсэн юм шиг болцсон байгаа байхгүй юу? Тэгээд Persephone маань тэр хаалган дээр очих ёстой гэдгээ ойлгоод хаалганых нь гадаа очиод тэр гадаа нь байдаг нэг тийм мод гэдэг байхгүй юу? Би тэрийг ярих мартсан байна. Тэр нь болохоор зэрэг яг Underworld King гэдэг зүйлийг одоо power-ыг нөгдөг, Tartarus-ыг одоо удирдах тэр хүч чадлыг өгдөг тийм жимс байт юм л та. Тэр нь болохоор зэрэг тэрийг идэх юм бол оронд нь ямар нэг юм өгөх ёстой болчдөг. Тэр нь гэтээ юу гэдэг нь өөрөө ч мэдэхгүй. Хизээ нэгэн цагт л олж мэднэ гэсэн үг. Hades Underworld-ыг захирахын тулд Tartarus-ийн жимсийг идсэн. Оронд нь юу өгсөн бэ гэсэн чинь fertility-г алдсан. Hades хизээч хүүхэдтэй олж чадахгүй гэсэн. Тэгээд Persephone тэр Tartarus-ыг ялахын тулд ганцаархнаа тэнд одоо ухаан мэдрэлтэйгээ байгаа хүн байгаа даа штэ. Тэр жимсийг идвэл амар хүчтэй болно гэдгийг мэдээд дээрэс нь өөрийнхөө fertility goddess-ийнхаа хүч чадлыг ашиглаад тэр жимсийг за одоо тэгээд дүүрч дараа нь юу ч болох байсан юу ч гэсэндээ идчихээгээд тэгээд тэр жимсийг идээд хүчтэй болоод буцаагаад Cronus-ыг дарж авдаг байхгүй юу? Тэгэж нэг Hades энтер сэрээд Hades-с гадна Olympus-д юу болоод байгааг бид нар сайн мэдэхгүй байсан чинь тэрэн донд нь Hera,
Poseidon хоёр хэвтэрт орсон. Нэг аавда идүүлжсэн шархан сэтрээд. Тэгээд ямар нэгэн байдлаар Underworld-д нэг юм болохгүй байгаад байна гэдгийг Zeus мэдчихсэн ч гэсэндээ хилээ хаацсан ягаад ч орж чадахгүй. Тэгээ тийм байдалтай байгаад байсан учраас эхнэр нь ингээ хэцүү байдалд орчлоо, дүү нь бас хэцүү байдалд орчлоо гэдгийг хэлж чадахгүй байсан чинь Hades өөрөө бас давхар тэгээд шархан сэтрээд хэцүү байдалтай байгаад байсныг бас мдээгүй байсан байгаа байхгүй юу? Тэгээд ерөнхийдөө энэ хоёр эргэж нийлээд бүр бөө өстө нэрээ амар дэлбим болон амар удаа болцоогүй. Би амар сансан хүмүүс тэгж ш та. Яа. Тэгэж нэг нийлээд тэгээд Kronos-ыг Tartarus-д буцааж хийж чадсан учраас дээрэс нь Underworld-д аль хэдийн Queen нь олчж байгаа байхгүй манай Жимсийн эдсэн болохоор яг заавал Hades-тэй сууж иж бас Queen нь болоод байгаа албагүй. Энэ хоёр хамтран Underworld-ыг удирддаг хүмүүс болсон. Тэрийгээ яаж мэдсэн гэсэн чинь Hades ганцаараа тэр Tartarus-ийн хаалгыг нээх гэсэн чинь нээж чадахгүй. Тэгээ хоёулаа хамт хийж нэгээдсэн байхгүй. Тэгээд тийм юм болтیں۔ За тэгээд Heraч тэр Poseidon-ч тэр гайгүй сэргээд босоод ухаан ороод тэгэд нэг хамаг хүмүүс эв наримталтай байдалд орж байгаа байхгүй юу? Тэгээ бүх юм дуусчлаа болчлоо гэж бодоод явжсэн чинь манай Hera штэ. Яа энэ дээр бүр Herаг амар өрөвддөг. Hera still Kronos-ыг хараад идэв. Тэг ингээд яг тэр нь яг хажууд нь байгаа юм шигээр. Эсвэл яг хажууд нь төсөөлөж хараад байгаа мó эсвэл жинхэнэ бие юм уу гэдгийг мэдэхгүй. Манай хүн бүр яг галзуурсан юм шиг амар сул дорой болоод бүр ингээд айгүй хэцүү байгаад тоххой. Тэгээд энэ бүхэн дуусаагүй юм байна гэдгийг ойлгоод Kronos дээр очих хэрэгтэй юм байна гэдгийг мэдтээ. Тэгээ манай хүн ганцаараа Kronos руу явчтээ. Тэгээ Persephone Hades хоёроос ингээд хаалга онгоолгоод өг мөг гэнэ тэргээд боо юм болно шүү дээ. Тэгээ нөгөөдөл нь үгүй гэд. Тэгээ өөрийгөө Kronos-ыг хараад байна гэдгийг бас хэлж чадахгүй. Тэгэд нилээн болжоод манай Kronos байгаад байна. Би ингээд сонсоод байна. Одоо ч миний хажууд зогсоод байна. Надтай уулзъя гээд байна гэдэг тоххой. Гол нь тэр хүн болгоныг унтуулсан байх үедээ ч гэсэндээ Herag над дээр аваад ир. Heraтай уулзмаар байна гэж бүр ингээд амар их хэлсэн. Тэр нь яг яаж явж байгаад ерөнхийдөө бол Herag дуудаад байгаа вэ гэхээр Hades Poseidon хоёрыг эдцэн байх үед нь Zeus Hera хоёр гадаа нь байсан юм л да. Эхлээд Hades Poseidon хоёрыг аав нь эдцэн. Тэгээд тэр үеэр нь Kronos-ыг яаж гэмтээх үү те? Яаж ингэж байх вэ гэхээр эхлээд Seduce хийх хэрэгтэй юм байна. Эхлээд Seduce хийж ягаад жоохон анхаарлын сарниулж агаад араас нь би очиод тутгалчаа гэд Zeus team combo зохиосон байхгүй юу? Тэгээд манай Hera өөрийгөө золиослоод тэр аимшигтай те аав дээр очиод аав нь угаасаа хизээл барайл идүүл идчих гээд байгаа штэ. Тэгээ аавыгаа Seduce хийх гэж явж байгаа байхгүй Hera. So fucked up сонсогдож байгааг I know мэдчихэв. Гэтэ манай хүн тэгээд аавыгаа Seduce хийх гэж очиод тэгээд өмнө нь Seduce хийх гэж очсон охтууд нь бүгдээрээ идүүлээд байсан байхгүй юу? Тийм болохоор Hera амар айжсэн ч гэсэн те. She was sexy. Yes. She was successful. Манай хүн амжилттай аавыгаа Seduce хийж чадсан те. Тэр үеэр нь Zeus утгалаад дүүнер мөнөр хамаг хүмүүсийг эдсэн хүмүүсийг нь гаргаад тэгээд сайн сайхан болсон байхгүй юу? Тэр холбооноосоо болоод юм уу Hera Kronos-ыг одоо л хараад байгаа гэж тайлбарлагдаад байгаа юм. Өөрөө бол тэгж тайлбарлаад байгаа юм. Тэгээд Kronos өөрөө тэр яг хараад байгаа тэр хараад байгаа зүйл дээр нь би чамтай амар ингээ connected байсан. Би чамд ингээ амар хайртай байсан юм аа гэдэг ч юм уу те. Тэгээ би чамтай уулзмаар байна. Чи надтай уулзахгүй бол би удахгүй ингээд бас дахиад ингээд ийм болно шүү. Дахиад би хөмрөө ичиж шүү хамаг ертөнцийг гээд чи надтай ирээд уулзаатах гэж бүр ингээд баахан тэгээдсэн баггүй. Тийм болохоор Hades Persephone хоёр төр очиод намайг оруулаад өгөөч гэж гуйсан юм байлаа.
Энэ үед нь тэгээд Hades Persephone хоёр гайхчаа за үнэхээр Hera хэцүү байгаа болвол хоёулаа туслах хэрэгтэй. Гэтэ хоёулахнаа биш. Бүх бидний хайртай хүмүүс нийлж хагаад бөөндөө туслая гэд. Тэгэд Kronos гараад ирж магадгүй учраас бүгдээрээ ингээд хамтдаа орё нэтрээгээд яриад тэгсэн чинь хаалгаа дөнгөж онгоогоод Hera Persephone хоёр орсон чинь хаалга нь хүчээр шууд хаагдаад хинч хараас нь орч чаддгүй. Тэр хоёр хоёулахнаа яваад орчтой. Тэгэж ороод бүр хязгааргүй гүн харанхуу дундаас Kronosтой уулзж байгаа байхгүй юу? Тэр гурав ингээд бүүн жоохон тийм firing scene мэн болж малаад. Тэгсэн чинь Persephone яг үхэхийн алдад Hera Titan болоод Kronosыг нам зогч унгаагаад буцаагаад ерөнхийдөө бол байранд нь тавьсан гэсэн. Тэгээд Hera Persephone-ыг гар дээрээ өргөөд Titan болсон ч ихтэй гарч ирээд хэвийн хэлбэрт ордог байхгүй. Hera яагаад Titan хэлбэрт орсон гэж бодож чинь та хоёр? Уурлаад уу. Эмэгтэй хүнийг юу яах маах тийм юмнаас болоод уу? Ер нь бол Persephone-ыг амар хамгаалахыг хүссэн тэр хүсэл нь бол амар нөлөөлсөн. Гэтээ хүн болгон тэгж Titan болж чадахгүй. Уурлаа гэхэд шууд Titan болчдөг тийм бас бурхад байхгүй. Ямар бурхад тэгж чаддаг вэ гэхэлэр fertility goddess. Тэгээ хайранд бас fertility god юм уу? Yes. За энэ дээр амар олон юм амар ингээд тайлагдчих байгаа байхгүй юу? Нөгөө нэг хөшөөнүүд байсных нь 3 дахь хөшөөг нь юу юугүй шатаацсан хэнийг мэдэхгүй байсан шүү дээ. Тэр нь Hera болж таарсан заяо. Дээрээс нь Hera залуу наснда vision хараад хүмүүсийг гэрлүүлээд тэр амар гоё явж болоод идэг байсан чинь Zeus-тэй сууснасаа хойш хүч чадлаа алдаад хүчээ өгөөд байсан гэсэн. Партнертай өгөөд. Yes. Тэнгүүд Zeus болохоор зэрэг Hera fertility goddess гэдгийг анханасаа мэдчихсэн. Тийм болохоор хатнаараа авсан. Тэгээд тийм энэ урт хугацааны туршид Hera-гийн fertility goddess-ийн хүчийг нь сороод хамаг энергийг нь сороод ашиглаад хажуудаа байлгадаг байсан баахгүй юу? Хайртай дуртайтай ерөөсөө биш. Яа, Эл баха хүмүүс. Дамтун. тийм. Stuff fucked up. I don't like it at all. Сурах юм юу ч алга гэж байна. Yeah, babe. I don't like it. Одоо би Грекийн нэг домог нь бол ондоо байх хэрэгтэй бах тэ. Гэхдээ Гэхдээ домог нь бол ер нь бол бүр fucked up юм бэлээ. тийм үү. Комик дээр бол яах гэж юм хүмүүс юм уу гэсэн судлаад. Комик дээр бол яг энэ амар гоё төгсгөлтэй болж байгаа юм л та. Манай хүн тэгээд Hera бол өөрөө goddess fertility goddess гэдгийг мэдээд хүчтэй олонгуудаа Zeus-ээс салаад би бол чамтай ингэж байхгүй чамд энержигээс хоруулж амьдарч чадахгүй гэд салаад манай хүн чинь ганцаараа Queen амьдралаараа амьдраад би салсан ч гэсэндээ Queen хэвээрээ энэ чи одоо юу юм уу вэ? Насаараа хүний энержис хорж амьдарчаад битэг гуцаад байгаа энэ төр гэд. Тэгээ Zeus чаваас бүр нэг ихнэрчгүй юучгүй хинч тоодгүй нэг гачаа амтан болоод тэгээд Hades Persephone хоёр гирлээд тэр хоёр чинь бүр амар урт хугацааны дараа нэг юм хамтдаа байх боломж нь гараад гэхдээ нэг юм хүч чадал авсан болвол зөрүүлээд нэг юм өгнө гэж ярьжсэн да. Тийм. Хавар болохоор болоод Persephone дэлхий дээр очиод хаврыг бүтээх гээд очивоо. Тэгсэн чинь манай хүн өвөл болгоцсон. Oh shit. Хаврынхаа хүчийг алдаад. Гэтэ тэрнийхээ учрыг ингээд бас бүү юм болжоод олдгоо л доо. Гэтэ зохиолын төгсгөлт болохоор зэрэг манай хүн хаврынхаа хүчийг эргэж олоод нөгөө нэг Tartarusтай ярьдаг хгүй бүр уулзаад Tartarus би чиний жимсийг идсэн. Тэ оронд нь юм болчлоо нэ тэрэ яах ёстой мах ёстой гэж ярьж агаад тэгээд уучраа олонгуудаа Zeus Underworld-ийн бас давхар Queen байгаад байдаг. Хоёр талд яаж зэрэг ажиллах юм бэ? Учир нь олдохгүй штэ. Яаж зохицуулах вэ? Энтэр гэдгсэн чинь Underworld-д хийх ажил их учраас 9 сар нь чи Underworld-д ажиллаа. Харин үлдсэн 3 сард нь чи
spring бүтээгтэй ээждээ туслаа. Гэт that's why хавар 3 сар болт юм байна. Шал утгах гэж байгаа. Яа гэсэн. That's why улирал солигдд юм байна. За зүгээр нэг тусархаа охин бахна. Яа. За би яг юу болвол яг тэр комиктойгоо яг дүүцгэр хэмжээний бүр амар сонирхолтой бол ярьж чадаагүй гэж магадгүй. Гэхдээ ойллоо штэ. Одоо. яа. уншвал бүр илүү гоё. Тэгээ зураглалууд нь бүр үнэхээр секси зурагтай. Одоо баг smart гэж хэлж болохоор. Yes, Lore Olympus гэдэг. Olympus. Окей. Би сая зураглалын зүгээр чамайг ярьж байгаа тайсан байхгүй юу? Чи ийм амар ийм картун шиг юм тий. Ер нь бол нөгөө бурхтуудыг нь өөр өнгөөр дүрсэлсэн байгаа. Одоо шинэ манай Hades чинь цэнхэр өнгөтэй, Zeus маань purple өнгөтэй, Hera маань шар өнгөтэй гэдэг ч юм уу тий. Тэгээ манай гол дүрийн Persephone маань бүр ягаан өнгөтэй. Okay. I see. Okay, сонирхолтой юм Яа. Тийм ээ. Тэгээ би бол маш товчулж ярьсан. Би энэ чинь баргалжил 14 хоног уншсан баха. 14 хоногийн хугацаанд уншсан урт юм аа. Ингээд цаг 30 минутанд багтааж ярьж чадлаа. Гол юмнууд энэ л ярьлаа. Гэтэ ойлгомжтой. Ингээд уусаа зарим юм би ингээд амар муухай будаа идэх дуртай юм шиг байгаа юм би. Яг ингээд юм хүнээр яриулсан илүү амар гой санагдаад тий. Өөрөө уншижснаас. Уусаа багасаа л нөгөө нэг аамаа өдр ингээд нөгөө үлгэр уншиж өгөхөөр надад тэрийг сонсоод ингээд яах нь илүү гоё гэдэг гэсэн. Тэгээд нөгөө манай авдар нөгөө юуг амар ярьдаг гэсэн юм. Christopher Monte Cristo-гийн нөгөө номыг амар дуртай байсан болохоор тэрийг ингээд бүр ингээд амар олоод уншсан болохоор яг юу гардгийг нь бүгдээр нь мэддэг. Тэгээд нөгөө нэг анх нөгөө нэг хайртай эмэгтэйтэйгээ тэр нөгөө Монте Кристог хүн чинь суух гад нөгөө нэг явжсэн чинь нэг хүн ирээд нэг хуурамч захаа нэг одоо нэг захааг нэг хүнд очиж дамжуулж өгөх тийм нөгөө нэг даалгавар авдаг аахгүй тэр хүнээсээ favor ч юм уу тэрийг нь нөгөө нэг өөрөө айгуу сайн хүн байсан болохоор тэрийг ерөөсөө тэр захаа махан дотор юу байгаа эдрээс шалгаагүй явж байгаад тэгээд нөгөөнд нөхсөн чинь тэр нөгөө нэг юу гол юмд нь орооцолдоод хилмигдчихдэг байхгүй юу. Тэгээд нөгөө нэг амар том хөлгийн нөгөө нэг капитан эдэр байжгаад хамаг хөрөнгө тэр хайртай эмэгтэйгээ хүртэл алддаг. Тэгээд тэгж жагаад нөгөө нэг юу шоронд байж авах хугацаанд нэг нөгөө нэг үгсийн нөгөө хамт юм ярьж одоо нөгөө нэг яадаг байсан одоо нөгөө амар хөрөнгөтэй байсан юм л да тэр нөгөө хамт шоронд Анука волейбол хийхгүй тийм. Одоо дахиж чи юу сонсгоо. Одоо бүр юу яачлаа. Нөгөө фокус бүр shift хийчлээ волейбол. Яа, за ямар ч long story short тэгээд ерөнхийдөө тэр нөгөө Monte Cristo гүний юу гэмээр ярьж өгдөг гэсэн. Тэгээд яг тэр үед шиг санагтаад Яа, тэгээд өнөөдөр бол бас маш олон шин нэртэй нэрнүүдийг бас ингээд хооронд нь утахгүй байлгахын үднэс эвтэйхэн тайлбарлах гэж хичээлээ. Хинд ярьж өгсөнд учраас энэ түүхийг ярьж өгсөн юм байна. Би бол өөрөө бол сонирхож ерөөсөө сонсохгүй, уншихгүй байх байсан. Ерөөсөө уншихгүй. Гэтэ ингээд хүмүүс амар их одоо жишээлбэл ялангуяа европчууд амар их юм нэг грек годосын талаар нэрийн дурдж байгаа л нэг юм ярьдаг байхгүй юу? Тий. Тэгэхээр амар тэнийг ярианаас гарчаад идэг байхгүй юу? Яг зөв. Ядаж нэг тийм ямар ч мэдлэг байхгүй тий. Тий харин тий ямар ч мэдлэг байхгүй тэгээд тэрний талаар сонирхох гэсэн сонирхол байхгүйсэн чинь тэрний энэнийг гоод энэ тэрнийг гоод гэд яриад ямар тааж өгсөнд баярлаа. Тэр нь л надад яг гоё байлаа. Бусдаар л завхарсан заваа юм байна.
Ер нь бол тий одоо жишээ нь өнөөдөр хэдүүлээ Zeus ямар хогийн амтан гэдгийг олж мэдлээ тий. Apollo-с ер нь бол хогийн гараад гэж тарлаа. Hera маань яасан ч сайхан сэтгэлтэй юм. Persephone маань бас тий гоо үзэсгэлэн гин бурхнаас тутахааргүй хөөрхөн юм байна гэдэг ч юм уу. Хит хитэн goddess-уудыг таньдаг боллоо. Тэ энээс гадна өчнөө л goddess-ууд байдсан байлээ. Тэр болгоныг тусад нь ярил угаасаа амар их юм байлээ бурхан минь. Яа. Тэ нэг юм Ананка нинэд яаж барьж ихгүй байна. Fantasy ч гэх үү. Одоо fantasy л гэх юм да тий. Чин доомог. Fantasy. Тий. Яа. Яг бас амар яг ажил хичээл номын хажуугаар хаяа ч гэсэндээ нэг юм утгагүй юм. Нас юм уншиж толгоогоо амраах бас надад зүгээр санагдаад идэгин. Тэгээд энэ рүү ороод 14 хоног тасралтгүй уншиж дуусгасан юм аа. Та нарт ярьж өглөө. За баяр хүргье. Төвчээртэй сонссонд баярлалаа хоёроо. Юу төвчээр би бүр харин хөгжилтөд гоё л. Төвчих шаардлагагүй сонслоо ёо. За шууд яашгүй тэгвэл. Яа. Webtoon дээр гус амар уншдаг болохоор нэг харин цаг хэмнээд өгсөн юм санагдаад. Цаг өрөх биш хэмнээд өгсөн юм санагдаад. Бараг уншсан юм шиг болчихно. Тэг уншсан юм шиг л болчихлоо. Тэгээд ийм гоё юм бэлдэж өгсөн. Уучлалтаа баярлалаа. Тэгээд хэрвээ энийг сонсоод хүмүүс бас таалагдчих юм бол иймэрхүү анги уучлалаа дараа бэлдэх баха. Тэгээд энэ уртл сонсонд баярлалаа. Та хоёртоо ч гэсэн баярлалаа. Тэгээд дараагийн ангиараа уулзлаа.